Орой мэдрэг үзэгчтэй та бүгдийн амралтын өдөр хайдухтай өнгөрч буй гэдэгт итгэлтэй байна. 25 дугаар сууг телевизийн дуустгаарыг хилцүүлэг энэ удаагийн дугаараа өргөн барихад бэлэн болж байна. За 2025 он хэдийн дундаа гараад явж байна. За Монгол улсын хувьд мэдээж хэдхэн сарын дараа намар үлийн улиралтайгаа зоолгон. Тэгэхээр л нөгөө бидний жил бүр самдаг эрчим хүчний салбар маань ямархуу байр байдалтай байгаа бай. За мэдээж улс дулаан цахилгааны үнийг чөлөөлөх за мөн энэ салбартай холбоотой олон дэвшилттэй үйл явдлууд болж байгаа ч гэсэн за салбар дотор одоо хүртэл шийдэгдээгүй цөөн гэлтгүй асуудлууд байгаа. За тэгвэл бид яг өнөөдөр энэ удаагийн дугаартаа ус цахилгаан энэхүү дулаантай холбоотойгоор нэр бүхэн дөрвөн зочныг урьж за Монголын эрчим хүчний салбарт тулгамдж байгаа асуудлууд хийгээд түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар гарч шийдлүүдийг хамтдаа ярилцъя гэсэн юм аа. За ингээд хилцүүл төрөлцөн ирсэн та дөрөвтэй талархлаа илэрхийлье. За тэгээд энд байгаа одоо гурван эрхэмтэй нэг оны өмнөөс уулзаж эрчим хүчний сэдвээр ярилцж байсан нь саяхан мэд санагдаж байна. Тэгээд 2025 он бол талаас одоо илүү гараад явчлаа. Тэгээд мэдээж наадмын дараа намар гэдэг тун утгаас нийслэл хот болон Монгол улс даяар эрчим хүчтэй холбоотой сэдвүүд дахиад яриад. Тэгэхээр бас яг бид хүмүүс энэ асуудлаар хэрхэн бэлэн байгаа болоо гэдэг талаар та дөрөвтэйгээ ярилцъя гэж бодсон юм аа. За манай өнөөдрийн хилцүүлэгт Цэгмэдийн цэнгэл аж үйлдвэрийн гавьяат ажилтан эрчим хүчний сайдын зөвлөх Гэндэн сүрэнгийн Яндон гомб аж үйлдвэрийн гавьяат ажилтан Монголын ус төрөгчийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Сэдэнгийн Сосор барам аж үйлдвэрийн гавьяат ажилтан Монгол улсын усны зөвлөх инженер техникийн ухааны доктор Үржин доржийн Төмөр хуйг аж үйлдвэрийн гавьяат ажилтан Дулааны цахилгаан станц 4 төрийн өмчит хувьцаат компани гүйцэтгэх захирал тавлаа өнөөдрийн хилцүүлэг албан ёсоор ингээ эхлүүлнэ. За тэгэхээр юу хөө Монгол улсын за стратегийн онц чухал одоо объект гэх юм ашиг сонирхол гэх юм уу ард иргэдийн амьдралтай хамгийн ойрхон салбар бол яах аргагүй эрчим хүч болж хувирчгаад байдаг. Тэгэхээр яг одоо ингээд 6 дугаар сар гараад явж байгаа ч гэсэн сар үркүүн дараа ингээд найр наадан болно хүмүүс амар зугаалгаал явна. Тэгэл 8 9 сар гээд нөгөө л эрчим хүчтэй холбоотой дулаан цахилгаан ус гэж яригдаал эхлэх баг. За тэгээд сайдын зөвлөхөөс эхлээд асууя. За бэлтгэл ажил юу нэ хэр шатандаа явж чинь эрчим хүчний салбар ер нь өнөөдөр бэлтгэлээ хэрэг бацаач. Тогтсон зуршил ёс орол ерөөсөө тэгэл ачаал өвлөх ачааллын дараа л бэлтгэл ажлын төлөвлөгөө гаргал бас бүх одоо станцууд одоо нойл зогсолт хийх хойрын дагуу ингээд диспетчерийн үндэснийхээ төвтэй юугаад одоо програм цаг хугацаагаа тохироод ингээд явдаг. Тийм учраас одоо манай бүх станцууд бол бэлтгэл ажлынхаа горимд орцсон явж байна. Зүгээр энэ саяхан нэг бас юугүй асуудал нэг хэсэг сайхан тэр болсон. Тэр маань бол бас одоо эрчим Монголын тал одоо 66% байсан тэр тал бүх юм мэднэ гэдэг нөгөө төвс буюу одоо бүх станцуудын төрийн өмчт компаниудын удирдлууд хуралдахгүй нэлийн одоо чирэгдэл гарлаа. Тэгээд энэ сая бол одоо шийдвэрсэн мөлий засгийн газрын шийдвэрийн дагуу эрчим хүчний ам бол эргээд хувь хувьцаа нэмэгдсэн. Тийм учраас одоо энэний дагуу бүх төвс хуралдаад одоо эндээс оролцох ёстой улсууд нь оролцоод ингээд явж байна. Тэгээд одоо нойл зогсолтын горимда станцууд ороо зарим нь одоо сэргийх ажил руугаа ингээд орж байна. Эрчим хүчний өвлийн бэлтгэл ажил бол ер нь ихээхэн хэмжээний одоо урд талын жил ажилласан доголдол, гинтэл, савг бүгдийг арилгадаг. Цаашид одоо авах арга хэмжээнүүдээ бол ингээд нэлээд сайн төлөвлөгөөтэй банжаатай явж ийж ингээд мэрэгжлийн усуд бүрэн одоо энд оролцож ингэж одоо станцаараа улсын үйлдвэрийн газар тэр болон өөрснийхөө хийх ёстой ажлуудын төлөвлөгөө гаргаж ингэж сайдын тушаалаар батлагддаг. Тэрний дагуу одоо явж байна да. За Төмөр хуйг захирлаа. 4-р цахилгаан станцаар сонин сайхан юу байна? Бас л нөгөө малцнаас мал мэнд төгсчээр нөгөө бэлтгэлээ хэр хангаж байна л гэж асууж байгаа. За Дулааны 4-р цахилгаан станцыг манай улсын ард иргэд бүгд мэднэ. Эрчим хүчний одоо
голлох ноён нуруу ачааллыг одоо 40 гаруй жил үрж яваа. Тэгээ энэ ачаалал эзлэх хувь хэмжээ бараг энэ 40 жилийн турш өөрчлөгдсөнгүй. Зөвхөн дөрөвдүгээр цахилгаан станц бас тэр 100 жилийн огор бид нар ярьж ирсэн нэг 100 гаруй тэрбум киловатцаг эрчим хүч үйлдвэрлэсэн. За өнөөдрийн байдлаар бол дөрөвдүгээр цахилгаан станц бас одоо импорт бол амар нэмэгдсэн. За дотоодын үйлдвэрлэлийн болвол нь 60 гаруй хувийг дөрөвдүгээр цахилгаан станцд анхаараа эзэлсэн хэвээрэл явж байна. За өнөөдрийн байдлаар мэдээж дөрөвдүгээр цахилгаан станц сая аваартай холбоотой ирэх өвөл дөрөвдүгээр цахилгаан станц дээр ирэх ачаалал илүү нэмэгдэнэ, илүү хариуцлага нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байгаа. За ер нь өнгөрсөн 2024 онд бол дөрөвдүгээр цахилгаан станц таазныхаа дээд оргил ачаал тулсан. Тэгээд одоо бөөрөлжүүдийн цахилгаан станц орж ирсэнтэй холбогдуулж 2024-25 онд дөрөвдүгээр цахилгаан станцын үйлдвэрлэл ялангуяа цахилгааны үйлдвэрлэл жоохон буурна гэж тооцож ирсэн. Тэгээд энэ буурахгүй төлөвтэй болчлоо. Өшөөч бүр нэмэгдэх төлөвтэй болчлоо. За тэгээд дулааны ачаал бол улам бүр нэмэгдэж байгаа нийслэлд. За бөөрөлжүүд орж ирж байгаа маань бол том нэмэр тусвалж байгаа. За тэгээд энэ жил бол одоо тэр дулааны үн тарифтай холбоотой тэр аваад үзэх юм бол дөрөвдүгээр цахилгаан станц дээр зөвхөн одоо эрчим хүчний дулаан цахилгааны ачааллаас гадна эдийн засгийн том хүндрэл ачааллууд ирэх төлөвтэй байна. Дөрөвдүгээр цахилгаан станцын өвлийн бэлтгэлийн хувьд бол одоо хэвийн үргэлжилж байна. 800-тай 7 турбин генератортай. Бид нар бол 100хан дээр гол ач холбогдлоо өгдөг. Хамгийн олон одоо үзүүлэлтээс хамаарч 100хан дээр гэмтэл гарах доголдол саатал үүсэх магадлал байдаг. Жилдээ 400 засварлаж байгаа 800-ныхаа 2 нь их засвар, 2 нь дунд засвар. Одоо нэг их засвар нь дуусаад нэг дунд засвар нь бас өндөрлөх шатандаа явж байна. За наадмын дараа одоо дараагийн 50% та орно гэсэн үг. Тэгээ одоо өвлийн их ачаалд бэлдэх асуудал бол хэвээ үргэлжилж байна. За өвөл хүлээх ачаал бол сэтгэл түгшсэн хүлээлттэй байна. Яагаад гэвэл ачаал зайлшгүй өндөр өсөж өндөр хариуцлага өдр дээр ирэх нь ойлгомжтой болчлоо. Юуны өмнө сая төмөр хоёрыг захирлын яриан дотроос нэг зүйл анхаарлаа. Энэ нь болохоор зэрэг ирэх өвөл дөрөвдүгээр цахилгаан станцын ачаал нэмэгдэх байх гэж. Тэгээ энэ гарцаагүй байх. Өөрөөр хэлбэл дулааны чадал бол одоо бас тодорхой хэмжээгээр байхгүй болчлоо шүү дээ. Тодорхой хэмжээний дулааны чадал. Тэгэхээр энийг яаж нөхөх гэхээр цахилгаан станцууд, дулааны цахилгаан станцууд, Улаанбаатарын дулааны сүлжээ компани үндсэндээ тийм стандартын бус схемээр ажиллах шаардлагатай болж байгаа. Одоо Улаанбаатарын оршин суугчдыг дааруулахгүй юм. Тэгэхээр энэ стандартын бус схем гэдэг бол техникийн хувьд боломжтой. Зүгээр эдийн засгийн хувьд аваад үзэх юм бол нэг тийм үрэлгэн зардал ихтэй схем болж байгаа. Өөрөөр хэлбэл нодон жилийн төгсгөлөөр эрчим хүчний ялангуяа захилгааны үнийг тийм тодорхой хэмжээгээр нэмсэн. За энэ нэмэлт бол албаны хүмүүсийн тайлбарлаж байгаагаар бол ер нь зардлаа нөхөх хэмжээнд одоо очсон гэж ингэж ярьдаг. Гэтэл саяны болсон үйл явдалтай холбогдуулаад зардал нь орлогоосоо хэтрээд явчих юм дүр зураг харагдаж байна л да. Тэгээ саяны миний ярьсан тэр стандарт бус схем гэдэг бол тийм байдал төрөгнэ. За тэгэхээр энэ схемээр ажиллахад байдлыг одоо яаж нөхөх вэ? Яаж одоо эдийн засгийн ашигтай юм биш юм ахыг зарлаа нөхөх хэмжээнд ажиллах уу гэхээр саяын 5 сард нэмэх ёстой байжгаад хойшлуулчихсан дулааны тарифын асуудал нэлээд хөндөгдөнө. Тэгэхээр нэгэнтээ салбар маань бас тодорхой хэмжээний төвшөнд хүрсэн юм бол энэ маань дахиад ухрах юм нөхцөл байдал үүсэж байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг энэ байдлаас гарахын тулд энэ дулааны тарифын асуудлыг маш яралтай хөндөх шаардлагатай болж байгаа. За ерөнхийдөө та бол нөгөө эрчим хүчний салбарын реформын асуудлыг ярьлаа л да. Тийм. Тэгэхээр чиг хандлага бол зөв байна гэж ингэж харж байгаа. Тэгэхдээ миний бодлоор бол одоо нэлээд тийм дуулаан шуугантай эхэлсэн энэ эрчим хүчний реформ бол миний бодлоор зогсон байдал орчижээ. Зогсчих
Тэгээ яагаад ямар шалтгаанаар зогссон байгааг би мэдэхгүй байна. Хуулийн дээр бол эцэг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа тийм ээ. За тэгээд үндэсний хороо хүртэл байгуулагдаад ингээд явсан. За яг аль зэг дээр хүрээд зогсов, цааш шийдвэрлэх ямар асуудал байна гэдэг нь бол одоо миний хувьд мэддэхгүй байна. Тэгэхээр ер нь аливаа асуудал дээр мэргэжлийн хүмүүсийн оролцоог хамгийн ихээр хангаж байж асуудал цаашаа явах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл ерөнхийд нь чиг хандлага зөв боловч нарийн ширийн дээр очихоор мэргэжлийн хүмүүсийн оролцоо дутагдаад зогсчул гэж би ингэж ойлгож байгаа. За либералчлалын хувьд бол миний одоо үзэл бодол бол ойлгомжтой. Өнөөдөр хүртэл эрчим хүчний салбар 2001 оноос шинэ хууль гарснаас хойш нэг хөдөлтөн авагчтай загвараар ажиллаж ирлээ. Одоо нэг хөдөлтөн авагчтай загвар бол манай нөхдүүд зөвшөөрөх байх. Одоо энэ бол нөөц бололцоогоо барсан. Салбарт чадлын дутагдaltaж байна. Мөн одоо энэ нэг хөдөлтөн авагчтай загвар маань нөөцөө барчжээ. Одоо дараачийн загвар шилжих асуудал тулгарч байна да. Энэ лөө маш яралтай орох шаардлагатай л гэж. Ийм л үзэл бодолтой байна. За сосоор харам инженер та бол усны өнгөтэй яг арга эрчим хүчтэй холбогдсон л доо. Тэгэхээр танах одоо нөгөө яг энэ захлагын дулаанаа бодвол бас ингээд арай төрүүлээд нөгөө үнэ чөлөөлөх гэдэг те үн нэмэгдээд ингээд явж байгаа шиг байна. Дулаан захлагын бол ингээд нэмэхээр бас нийгмийн зүгээс ингээд амьдрал ах үе юм инфляц юм гэл одоо юм ярьж илээ л да. Танах ер нь яг одоо өөрсдөө дуршлах гэдэг юм гээд хуваалцсан байна уу? За яг ер нь бол улс төрийн одоо ялангуяа энэ арчил чилснээс хойш бол монголчууд голдуу энэ мажоратор системээр сонголт орсон. Тэгээд орон нутгад таалагдах гээд тэднүүдийн байгуулсан засаг нь гурван зүйл дээр одоо айгүйх татхандаг. Юу гэдэг зэрэг эрчим хүчний үнийг дулааны, цахилгааны, дээр нь усны үнийг чөлөөлөхөөс бараг 30 жил татгалзсан. Энэ нь бол одоо энэ системийн хөгжил, цаашдын технологи, инновацид бол муугаар нөлөөлдөг. Олон хүн ажилладаг. Ягдгүйл эднүүд 24 цагийн турш тасралтгүй нэгж тасралтгүй ингээд ажиллах хэрэгтэй байдаг учраас өөрийн их онцлогтой. Тэгээд энэ дээр бол би дотроо их одоо үе үеийн засгийн газрын ерөнхий сайдууд усны үнийг чөлөөлчих юмсан гэж огт боддог. Яаж игээд ингээд тэр компенсац центр хийгээд л удаа засгийн газраас татаас үүнийг ингээд байлгаад байдаг татаас хийгээд эрчим хүчин дээр мөн тэгэл эрчим хүчний үеийн сайдууд нь гаслаад ингээд л байдаг байсан. Одоо сүүл рүүгээ бол яг хад усан дээр бас жаахан үнийг жаахан нэмэгдүүлэх хандлага ингээд ажиглагч байгаа. Эрчим хүч дээр бол яг үнэхээр бас жаахан хангалтгүй байна. За би энэ эрчим хүчнийхэнтэй заримдаа шүмжилтэй заримдаа нэг үзүр сэтгэлээр ханддаг. Юу гэдэг тэр үн чөлөөлөх одоо үнийн асуудлыг бол энэ зах зээлийн нийгэмдийн чөлөөтэй байх тэр рүү яваасаа л гэж бод. Тэн дээр бол 100% санал нэгтэй. Тэр эрчим хүчний үйлдвэрлэлийн хувьд одоо янз бүрийн хэлбэрүүд нь шүү дээ. Тэн дээр бол би нэг өөр бас нэг хэлбэрийн хүн учраас зарим дээр нь бас дотор өөр бодолтой байдаг л да. Явцсан дунд тэр тухай ярилцсан тийм. Тэр төлөвлөлтийг дараа нь одоо 5 толгойн цахилгаан станцууд зөрчилсөн. Дараа нь GDF Suisse Mitsubishi-гийн консорциум билүү барих газараа шийдсэн 5 дугаар цахилгаан станц барина гэж явж исэн чинь тэр нэг Багнуур цахилгаан станц барина гэж хадсан гадсан. Багнуурын цахилгаан станцын дараа нь бас болохгүй байна гэж хүчмэг болгоцсон. Одоо сая бас 5 дугаар цахилгаан станцын тендер зарлагдаад бас явдаг. Энэ бол манай эрчим хүчний салбарт олон жил богшсон юм зөрчил. Нөгөө талаар ашиг сонирхлын зөрчил бүр том утгаар нь авч үзэх юм бол үндэсний аюулгүй байдлын хэмжээнд энэ эрчим хүчний эрсдлийг бий болгож, нөхцөлөлийг бий болгож. 3 дугаар цахилгаан станц дээр одоо энэ болсон үйл явдлаас бид юу нэг цэнгэл зөвлөхөөр ямар одоо юм сургамж авбуулах зүгээр бол тэ. Би одоо яг энэ цар өрөөний хувьд бол Монгол бараг анх удаа л ийм турбин одоо ингээд томоороо тэ ингэж эсрэг дэлбэрсэн болов уу гэж бодож байгаа. Бид юу н цаашдаа өөр нь яах хэрэгтэй юм бол би зөвхөн нөгөө эргэн учраас аюулгүй байдлаар бодлоод байдаг. Гэтэл энэ төр чинь нөгөө танай эрчим хүчний салбарынхаа ажиллаж байна. Тоног төхөөрөмжүүд байна тэ. Түрүүн хэллээ л да соонжтой нөгөө 24 цаг тасралтгүй явдаг цикл одоо юм үйл ажиллагаа учраас. Тийм үнэхээр одоо эрчим хүчний салбарын хувьд бол энэ тасралтгүй 24 цаг арил одоо харан дэргэд өвөл 100 хүүтэн халуун ингээл одоо өргөж одоо
энэ эрчим хүчний найдвартай ажиллагаа хангахын төлөө эрчим хүчний салбарын ажилчид зогсож байгаа шүү дээ. Тэгэхээр энд 3 дээр ажилласан ер нь 3 дугаар станц бол түүхэндээ бол ялангуяа төрөвийн бол одоо мэрэгжлийн маш одоо чадварлаг улсууд бол энд байсан. Энэ бол манай Монгол улсын эрчим хүчний салбарууд тарих тусмаа төрөвийн цахилгааны салбар дээр одоо тест рүү хамгийн сүүлд баригдсан хэд тань 3-т бэлдэгдээл тийшэл одоо очиж байсан ийм одоо бас их түүхтэй ийм одоо бас юу шүү жаргаар жил ажилласан ийм станцын тоонд ордог. Тийм учраас мэрэгжлийн улсуудын хувьд бол их одоо бол миний хувьд бол Монголдоо бол номер одоо 1-ээр хангагдсан улсууд гэж би үзэж явдгийг. Тэгээд яг энэ ч одоо бас энэ юуны одоо энэ гарсан шалтгаан бөгөөд шалтгааны дүгнэлт нь одоо бас их удаж гарна л да. Энд чинь одоо тагнуул цагдаа тийм ээ. Манай мэрэгжлийн улсууд онцгойгийнхан тэгээд энэ дээр бол одоо цаг алдалгүй ажил хийж байна. Техник технологи гэдгийг бол манай 3-ын одоо удирдлагууд бол бас яамд бол тавьж ирсэн нь жилийн өмнөөс тавьж ирсэн одоо хууж ирсэн тоног төхөөрөмж жинс элбэг одоо хөрөнгө мөнгөний асуудлыг шийдэх талаасаа бол одоо нэлээл бас асуудлыг тавьж байсан бичгээр ч өгч лээсэн ийм л дээ. Тийм учраас бол бид нар тэгтээ 3 дугаар станцын хувьд бол одоогийн байдлаар бол өнгөрсөн жил ажилласан одоо дулааны одоо асуудлаар дордуулахгүйгээр ажиллах тэр горимд одоо сая яндангууд дараа их тодорхой ирлээ шүү дээ. Жаахан юутай зарлага ихтэй гэсэн үг. Одоо хаа очиж одоо 3 дугаар станц чинь их суйрлагдсан тэр халаалтын бойлерууд нэлээд олонтой. Энд чинь 13 4 100-тай учраас тэгээд тэр 100 бол одоо усаа халаадаг шүү дээ. Одоо тэгээд нэг 10,000 шахууд тоон ус л одоо 3 дугаар станц өвлийн уранд ажиллаулдаг. Тэрийг бид нар ямар ч сан дулааныхаа хувьд бол одоо ард ир гэдгийг лайхгүй энэ жил яг ноёдн өнгөрсөн жилийн шиг бол хангах юм одоо техникийн арга хэмжээнүүдийг бид нар аваад байна. Яг ганц 2 одоо бойлер нэмэх байх, нэг роу нэмэх байх тэгээд энэ тэр хэмжээндээ барьчна гэсэн юм бодолтой. За төмрөө захирал юу танаа 3 4 2 бол ингэж яг үндсэнтэй яг сайн мэхэр шиг бие биенийгээ нөхөж явдаг те ерөнхийдөө харилцан хамааралтай юм станц л да. Тэгэхээр одоо танаа нөгөө ихэрт чинь буюу ингээд яг доголдолд ингээ үүснэлтэй одоо ачаал нь өөрөөр хэлэх юм бол Сиамын нөгөө эртэн дээр л ирж таарна л одоо намар өвөл те. Тэгэхээр та хэд маань юу нэг энэ дээр яаж тооцоолж байна. Өөрөөр хэлэх юм бол нөгөө иргэдийн дунд бас нэг юм боломжл байна л да. Энэ намар өвөл одоо юу гэдэг нөгөө нэг станц нь яг 100% бүрэн гүйцэд яг хүчин шатлаар ажиллаж чадахгүйгаас хойш дөрөвдөр одоо ачаал нь ирэхээр энийг давах болов яах бол те. Нөгөө дулаан гэдэг юм уу цахилгаан тасалдах вэ гэсэн бас нэг боломжл байх вэ. Тодорхой тоонууд ирээ. Тэгээд одоо аваараас өмнө түрүүнд одоо Яндангон дараагаас бас нэг асууж ирсэн тэр либералчлалтай холбоотой юм дээр би бас нэг өөрийнхөө байр суурийг хэлчихье гэж бодож байгаа. Ер нь эрчим хүчний салбарын менежменттэй холбоотой маш их шүүмжлэлүүд яваад байдаг. Яаралтай хөгжлөх ёстой гэдэг. Энэ улсын үйлдвэрүүд одоо зөнхөлж байгаагаас болоод энэ доголдол саадлууд их байдаг гэдэг. Тэгэд ер нь бол одоо бөөрөлжүүдийн захилгаан станцын өвөл гэхэд бол 300 мегаватт хүрэх нэ. Тэгээд дараа жил одоо 450 мегаватт болоод Баянгийн захилгаан станц ороод ирвэл бөөрөлжүүд Баянгийн суйрлагдсан чадлын нийлбэр бол энэ хувийн хэвшлийн станцуудаас даваад гарчиж байгаа. Тэгэхээр үндсэндээ одоо либералчлал гэдэг нь хувийн хэвшлэр бол орж ийн гэсэн үг. Одоо хувийн хэвшлийн захилгаан станцын үйлдвэрлэлэн дээр чинь одоо нар салхины станцууд нэмэгдэн штэ. Тийм. Хувийн хвшил. Тэгэхээр хувийн хвшил үндсэндээ өссөн хүлээгөө 2-3 жилийн дараа давмгаа шинжтэй болчихж байгаа. За тэгэд яг ийм цаг үед одоо хамгийн түрүүний ээлжинд бидэрт юу хэрэгтэй юм бэ гэхэлэр Яндангон дарга түрүүнд ярьж штэ. Өрсөлдөөн бий болох хэрэгтэй болцсон. Манай одоо нэг худалдаа авахчийн загвар гэдэг чинь төр захилгаан станцуудын худалдаж захилгаан станцуудаас худалдаж авах хүн тарифа тогтоогоод та өгөөрэй танаас салбарсан өрсөлдөө ер нь байхгүй гэж хэлж байна уу? Эсвэл суул байна гэж байна уу? Өнөөдөр байхгүй байгаа. За. Тэр байтугай захилгаан станцын захирлуудад менежмент хийх орон зай маш их ховор байна. Тэрийг бол одоо мэрэгжлийн хүмүүс бүгд мэднэ. Яагаад гэвэл нөгөө зардлын бүтээгдэхүүнийхэн тоон хуваачдаг. Тэгэд нэгж бүтээгдэхүүний тариф гарч ирдэг. Их зардалтай ажиллаад байвал өндөр тарифтай. Гэмтэл саадлал хохирол их гараад зардал их гаргаад тэрийг бүтээгдэхүүнийхээ тоонд хуваахлаар өндөр тарифтай. Өндөр тарифтай болохоор орлого ихтэй. Сайн ажилласан зардлаа багасгахлаар тариф нь багасаад байдаг.
Нэг худалдаа авагчийн загвар бол тэгээд ер нь сайн найдвартай өвлжүүлэхүүдийн тулд доголдсон станц дээр нь арай жоохон илүү хөрөнгө мөнгө хуваарлаад тэгээ ингээ явхлаар нэг худалдаа авагч маань цаашаага явхаа болчихж байна гэж харж байна. За бөөрөлжүүтэйг одоо хэн болгоно л ярьж байгаа. Үнэхээр том чадал орж ирж байгаа. Бид нар тогтоо байхад одоо том хувь нэмэр оруулах нэ цааштай. Одоо өнгөрсөн жил одоогийн байдлаар 300 орчим сая киловатт үйлдвэрлэлээ гэдэг. Дөрөвдүгээр цахилгаан станц маань өнгөрсөн жил 4 тэрбум 500 сая киловатт цаг цахилгаан орчимч үйлдвэрлэсэн шүү дээ. Тэгэхээр дөрөвдүгээр цахилгаан станц голлох юм байж гэн. Одоо 600 мегаваттын бөөрөлжүүт орж ирлээ. 660 мегаваттын Баянгийн цахилгаан станц орж ирлээ. Тэгээд одоо миний сонсож байгаагаар бол 26-7 жил эднэр маань 8.8 цент, 8.9 центээр цахилгаанаа төрд доктортой үнээр зар. Дахиад өрсөлдөөн баг. Уул нь 4-р цахилгаан станцыг өнөөдөр хөвчирсэн гэхгүй. Бос одоо тухайн цаг үедээ тэр Японы тусламжаар одоо манай Яндангомгоо үйлчилсэн одоо удирдлагын систем автоматик гэдэг бол одоо дэлхийн номер 1 төвшөнд л явж байгаа. Тэгээ өрсөлдөх чадвартай гэж харж байгаа бид 4-р цахилгаан станцыг. Боломжтой. За тэгэхээр өрсөлдөөн үүсэхгүй байгаа юм. энэний дараа хойд хөршийн элчин сайд ингэж хэлсэн. Хэвлэлэрч гарсан элчин сайд нь өөрийнх нь пэйж дээр хүртэл байлаа одоо нэг яамных нь. Тэгээ ингээд хэрвээ ийм болсон бол одоо бид нар ингээд завсруулж өгөхөд бэлэн гээд байгаа л да. Тэгээ манайх энэ дээр би яг тодорхой хариу өгөөгүй гэж бодсон. Өөрөөр хэлэх юм бол бид Оросуудаас биш дотоодын нөөцд одоо тэгээ боломжтой найдаад энэ эсвэл өөр өрөнд одоо Америк, Европын ч юм уу тийм их сурвалжийг хүлээгээд байна уу? Маш том техникийн асуудал бий. За. Турбин болгон өөртөө тохирсон одоо манайхан фундамент гэж ярьдаг тийм ээ. Суурийн бүтцэлдээ байдаг. Тэгэхээр Хятадаас авсан турбин ингээд гэмтэл гараад байхгүй болчлоо. Одоо Оросоос турбин Орос бэлэн байж магадгүй л дээ. Турбин авцрахад тэр суурийг буулгах гэж маш том ажил гарна. За буулгасан суурин дээр дахиад шинэ суур цутгах хэрэгтэй. Яг тэр Оросын турбинд зориулсан. Тэгэхээр нөгөө ерөнхийдөө манайхан чинь нэг 24 сарын ажил гэж яриад байгаа шүү дээ. Хэрвээ суурийн ажилдаа зууралдах юм бол 24 биш 36 сарын ажил болно. 3 жилийн ажил болно. Тэгэхээр одоо цаг хэмнэхийн тулд яалтчгүй Хятадын турбин яг ижил турбин авцарч энэ суурин дээр нь угсрах хэрэгтэй. Энэ бол цаг хугацаа бас нэлээд хэмнэн. За зүгээр сүүлийн үед энэ нүүр номыг хараад байхад Хятад турбин учраас эвдэрчихлаа гэсэн асуудал яриад байгаа. Тэгэхээр бол би зүгээр мэрэгжлийн хүний хувьд хэлэхэд энэ турбинуудын ажлын биеийн үзүүлэлтүүд бол адилхан шүү дээ. Дарал, температур тийм ээ. Тийм учраас энд төмрийг одоо хуурч болохгүй гэж Оросууд их ярьдаг л да. Тэгэхээр энэ ажлын биеийнхээ үзүүлэлтэнд тохирсон тэр металл хэрэгдэж байгаа шүү дээ. Энэ дэлхийн хэмжээнд. Хятад байна уу, Япон байна уу, Орос байна уу энэ ямар ч ялгаа байхгүй. Тэгэхээр Хятад турбин муу гэсэн ийм ойлголт байж болохгүй. За нөгөө талаас нь үзэхэд би энэ Хятадын эрчим хүчний тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг үйлдвэрүүдээр нэлээд явж утсан. Энд ихэнх нь барууны технологитой. За ялгаа нь юу гэхээр Хятадууд бол нөгөө үйлдвэрээ үндсэндээ бараг шорон дээр өрчдөг байхгүй юу? Их тийм гоё одоо шалмал тийм юм байхгүй. Францих байна, Германых байна. За турбин бол Герман талдаа бас нэлээд тэр Siemens гэл байна шүү дээ. Тий, тэр технологиг хэрэгэлдэг. За 100 гой тэгэхээр Америкийн нэгдсэн улс Франц энэ технологиуд бол нэлээд яадаг, хэрэгэлдэг. Тэгэхээр энэ Хятад турбин муу гэсэн энэ асуудыг бол би одоо 100% эсэргүүцэж байгаа. Тэгэхээр цаг хэмнээ гэх юм бол Хятад турбин л тавих хэрэгтэй. Ийм л байна л та. За. Тэц 3-ын тухайд бол асуудал гарсан, эрүүгийн процесс явж байна. Тагнуул цагдаа ажлыг хийж гараад шалгаж байгаа. Манай дөрийн нарийн гаруй бишгтэй ийм хөсөлтийг явуулсан. Одоо нэгэнт эрүүгийн цагдаагийн эрүүгийн хэрэг үүссэн учраас газрын одоо Тэц 3-ын аваар гарсан хэсэгтээ бид нэр эрчим хүчний салбараас бол орохгүй байгаа. Та нар бичгээр биднэрт зөвшөөрөл өгч гэжээ. Магадгүй эрүүгийн нуудлах баримтад янз бүрийн өөрчлөлт орлоо гэдэг одоо шүүмжлэлтэнд дагуулга учраас бид нэр энэ хууль хүчний байгууллагад одоо хөсөл тавьж байгаа. Бид нар энэ одоо нэгэнт ийм асуудал болсон харамсалтай зүйл байна. Гэхдээ та бүхэн шалгах ажлаа шуурхаалаад дараагийнх нь ажил
бид нар урмаар байна. Ослын шалтгаанаа бас хамтраад тодруулъя нэгдүгээрт. Хоёрдугаарт энэ сэргээн босгох төлөвлөгөөг хийх ёстой. Хэд хэдийн усан цахилгаан станцтай ингээ болцохоор бас иймэрхүү аварын байдал юу нүүсэх магадлал хэрэг байдаг усан дээр. За энэ усан цахилгаан станцууд бол өөрийн онцлогтой. Ер нь аль ч оронд бол усан цахилгаан станц зайлшгүй байх нь зүйтэй. Яагаад гэвэл тэрний зорилго нь бол одоо манайд бол одоохондоо энэ дулааны цахилгаан станц биднүүдийг аварсан. Дулаанаар шангаад хүүт орныг цахилгаанаар шангаад Үүргээ биелүүлсэн. Ер нь бол тэнд бол одоо хэлэх юм байхгүй. Ер нь бол энэ дэр ганцхан нэг юу чанартай юм ярьж л дээ. Ерөнхий хүн төрөлхтний одоо эволюцийн талаас аваад үзсэн бол хүмүүс бол нөхцөл нь эвэргүй соёогүй учраас тэд бие биентэйгээ хамтарч амьдрах шаардлагатай болоод голын хөвөөгөөс ингээд сууршаад бөөгнөрсөн. Дараачихны эволюцийн шатны хөвгтэй зэрэг нөгөөдөл чинь одоо эргэн шиг хэрэгтэй болсон. Яг тэгвэл бие биенийх нь одоо эрх ашиг зөрчигдөөд одоо манай пөрөөсөд гудамжинд тавьж байгаа шиг хэрэгтэй зэрэглэсэн. Тэгэнгүүт одоо миний эрх ашиг чиний хамрын үзүүрээр хязгаарлалдаг гэдэг шиг хоорондоо зогсож амьдраад бие биентэй ингээд туслаад ингээд ихс энийг эргэн шил гэж байгаа. Хоёр дахь шат нь. Тэгээ гурав дахь шат нь бол 200 жилийн өмнө эхэлсэн хөгжил. Энэ хөгжил гэдэг одоо энэ шатных нь эцэг нь загалмуулсан эцэг нь бол эрчим хүч. Тийм учраас тэр улс орны хөгжлийн одоо цаашаа явуулсан хөгжлийнх нь хамгийн том зүйл бол эрчим хүчээр шийдэх. Гэхдээ энэ дотор олон хэлбэр байна. Түүний нэг нь бол усан цахилгаан станц. Түрүүн чи өөрөө асуусан Ослоор хэрвээ тэргээд усан цахилгаан станц одоо манай Монголын хувьд бол Лаос шиг тийм батарей орн болчих. Одоо усан цахилгаан станцаар 87 яадаг гадаад экспортынхаа 87%-ыг олдог. Тийм орн болыг чадахгүй бид нөө. Гагцгүй манад байгаа одоо салхины тэгээд одоо юуны нарны дулааны эрчим хүчнүүдийн хооронд симбиоз амьдралтай бие биенийг нөхдөг одоо аваарт орсон үед нь ч юм уу наргаас хэлэхгүй тэрнийг хангадаг симбиоз амьдралыг хангадаг нөхөр бол усан цахилгаан станц байдаг. Тийм учраас усан цахилгаан станц зайлшгүй байх шаардлагатай. Гэхдээ усан цахилгаан станц уснаас шалтгаалдаг учраас Монгол орн 47 дугаар өргөрөөс хойш устай уршаа усгүй. Тэгэхээр энэс их шалтгаан тэнгэрээс 70% шалтгаалдаг учраас Монголд бол найдвартай 3 гол бай. Нэгдүгээрт бол ховдгол тэр бол нуураас хотон нуур ба потооны мөсөнгөлс их авдаг. Монгол энэ ус одоо бол юугаар 3 зүйлээр тэжигдэг. Нэгдүгээрт хуур бороо 70-75. Хоёрдугаарт бол мөнгө цэвдэг газрын дургтай. Гурав дахь нь болохоор зэрэг газрын дурс нэг жаахан хөрсний ус. Баг зэрэг энэ гурваар бол Монголын гол мөрнүүд тэжигдэг учраас тэнгэр хурмстаас хамралтай. Хамралгүй 3 гол байгаа. За нэгдүгээрт бол тэр сайн мэн хэлээд ховдгол, хоёрдугаарт эгийн гол хөсгөл нураас. Гуравдугаарт бол чон харих гол. Тэр хар ус дөрвөн хоёроор. Энэ гуравдугаар цахилгаан станцыг каскадаар байгуулж болно. Хамгийн найдвартай. Тэгээд эднүүд бол юу хөөхтэй зэрэг яг нэг том тэм гигант юу хөрөнгө оруулалт ихтэй учраас манайх бол тэр симбиоз амьдрал хангах үүднээс энийг бол цахилгаан станц яах хэрэгтэй. Осло орны хувьд бол дэсэх дэлбэрэх юм байхгүй. Алцаг байв юм тий. За. Цаасан дээр бол одоо юугаач гоё нэр өгөөд ингээд план зурч болно. Гэхдээ яг та дур мэрэгжлийн усуд байхгүй. Энэ одоо хотын төвийн эрчим хүчний асуудлыг бид 100% шийдэж чадаагүй байхад яаж одоо тэр яриад байгаа тэр майдер сити гэдэг юм уу те өөр олон тэр гоё нэртэй хотуудын энэ эрчим хүчийг бид нар хангаж чаддаг. Та дур ямар бодолтой байдаг? Улаанбаатар хотын хувьд бол одоо бид нар чинь ерөөсөө 5-6 жилийн өмнө жишээ нь Оросын холбооны улсаас нэг 300 сая киловатт хүрэхгүй цахилгаан эрчим хүч жилдээ импортоор авч амьдардаг гэсэн. Одоо зөвхөн баруун бүс маань 300 саяг импортлдог болчихж байна. Одоо нийт импорт маань тэр өмнө 300 сая киловатт гэдэг. Тэгээ одоо айгүй бол тэр өмнө 600 сая хүрэх нь. Гэхдээ Оросоос аваад пик ачааллаад авч байна. Одоо бөөрөлжүүд орж ирнэ. Энэ үйл 300 мегаватт чадалд хүрэх нь байна. Цахилгаан эрчим хүчний асуудал бол яаж хийж байгаа шийднэ. За. Улаанбаатар хотыг юугаар яаж дулаацуулах юм бэ? Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл. Улаанбаатар дулааны шугам сүлжээч болсон ер нь дэлхийн том хотууд дотор их бага шугам сүлжээнд ордоггүй. Яг нөгөө дулааны төвлөрсөн станцаас хангагдж байгаа хэлбэрээр.
Тэгээд тархамал их үүсвэр олон төрлийн зуухнууд бариад гэхлээр одоо нүүрсээр галдаг зуухнууд, жижиг зуухнууд тавих тусам тэр агаарын бохирдол, техник ашиглалт, үр ашигын хувьд улмал хэцүү болно. Улан амгалан одоо бас тухайн үедээ бас ядаж өөрийнхөө дотоод хэрэгцээ тэр нэг жоохон бага чадлын дулааны цахилгаан станц хосолсон маягаар явъя гэсэн байна. За дулааны үн өртөг гэдэг ийм Улаанбаатар хотыг өвлжүүлэхэд хамгийн чухал асуудал. Цахилгаанаар бас халааж болно. Цахилгаан маань одоо хэдэн хувь нь дулааны цахилгаан станцуудын ашиглуулын коэффициент нэг 40% байдаг гэдэг аваад үзвэл 60% алдаа, дээрэс нь түүх дамжуулахын цахилгааныг алдаж айлдачаад буцаагаад анхны нүүрсний дулаанд нь шилжүүлж байгаа. Хамгийн өрлөгөн систем цахилгаанаар халаана ойлгохгүй байна. Тэгэхээр ерөөсөө эдийн засгийн хувьд бас үр ашигтай байх хэрэгтэй. Улаанбаатар хотыг яаж дулаацуулах вэ? За тэгээ одоо сүүлийн үед нийслэл маань бол бөөрөлжүүтээс цахилгаан авчулна, хаанаас ч хятадаас ч авна л гэж ярьж байна. Хотоо яаж дулаацуулах юм? Яг үнэ. Тэгэхээр энэ одоо Оросоос газ авчраад олон хэсэг газруудад утаа багтаа газын дулааны станцуудаар дулаацуулна гэсэн хувилбар яригдж байна. Нөгөө газ маань дахиад гаднаас хараад. Тэгээ ер нь бол зүгээр хамгийн хямд одоо Дэлхийн банк бусд газар зөвлөж байгаа юм нь бол ер нь л явж хамгийн найдвартай Улаанбаатар хотыг дулаанаар хангах асуудал бол дулааны цахилгаан станцын дулаанаар хангах асуудал хамгийн л одоо эдийн засгийн хувьд ашигтай. Тэгэд ингээд үзэхлээр ерөнхийдөө Улаанбаатар хотыг дулаанаар хангах асуудлыг мэдээж ганц дулааны цахилгаан станцаар шийдэж болохгүй байх. Гэхдээ Улаанбаатарыг яаж дулаантай байлгахгүй хамгийн хүйтэн нийслэл бид нар цахилгаангүй болчиход одоо янз бүрээр л хүмүүс асуудлаа шийдэж байна. Хот хөлдөн гэж нэг айгүй том аюул байна. Саяхан 3 дугаар цахилгаан станц авартай холбоотой дөрөвний юг гүцээгээ тариулахад нэг одоо 4 дугаар цахилгаан станцын нэг 45 орчим хувийг тэнцэх хэмжээний дулааны чадлыг 3 дугаар цахилгаан станц гаргадаг. Одоо 2 дахь том дулааны их үүсвэр. Тэгэл одоо энэ өвөл дулааныг 3 дугаар станц дээр асар өндөр үнээр үйлдвэрлэх нь. Тэгтэл дулаан маань одоо дулааны цахилгаан станцууд өөр ашиггүй ажиллаад байна гэж ярьдаг. 1 гекал дулааны бүх цахилгаан станцууд 2 дугаар цахилгаан станц, 3 дугаар цахилгаан станц, 4 дугаар цахилгаан станц. 1 гекал гэдэг маань ойролцоогоор нэг усыг 100 градус халаах хэмжээний зардал гэдэг ингээд тооцохлоор 1 гекал дулаан 400 төгрөгөөр авч байгаа. Улаанбаатар хотод аж ахуй нэгж одоо албан байгууллагад хуваагдсан дундаж үн 33800 гэж сая дулааны эрчим хүчний хуулийн дээр байна л. Тэгэхээр эн чинь 4 дугаар цахилгаан станцаас авж байгаа дулаанаас 82 дахин бага үнээр 4 дугаар цахилгаан станц авч байгаа байхгүй. За. Тэгэхээр энд чинь тодорхой хэмжээний ингээд зоос тий хүч хөдөлмөр явж байгаа л да. Тэгээ энийг ерөөс тооцохгүй байна л да. Тэгэхээр би бол 100% чөлөөл гэж хэлж чадахгүй. Гэхдээ одоо яг зах зээлийн бодит өртөг дээр очихгүй бол би тань мөрөгж штэ одоо. Сая тэр гарсан осолч гисэн энэ тарифыг чөлөөлөгөөтэй бас шууд бусаар бас холбоотой үүсэхгүй штэ зүгээр би тэгж хардж байгаа. Өрсөлдөөн зах зээлгээд сая ер нь зогс хүмүүс ярьлаа штэ. Тэгэхээр эн чинь ямар учиртай юм бэ гэдгийг би нэг энгийн үгээр тайлбарлах гээд орлоо л да. За өрсөлдөөн зах зээлд оролцохын тулд энэ дулааны цахилгаан станцууд за өөр ямар ч их үүсвэр байж болно. Ингээ үнийн зарлалгийн одоо бүтээгдэхүүнээ борлуулах үнийн зарлал. За тэгээ тэр нь мэдээж хэрэг хэмжээтэй л дээ. Тэнгүүд хэрэглэгч маань тэр зах зээл дээрээс мэдээж хэрэг хамгийн хямдхныг сонгоно шүү дээ. Тэгэхээр би яг өгөхөр би 4 дугаар цахилгаан станцын үнээр цахилгаанаа хөдөлж авна гэдэг ингээд. Одоо би болон тэгэл олон хүмүүс оролцолт сонголттой. Тийм ингэж явсаар байгаад 4 дугаар цахилгаан станцын нөгөө нийлүүлэх дөрвөн төмөр хоёрыг захирлуулсан нөгөө таазантай хүрсэн. Тэрнтэй адилхан ингээд таазантай хүрнэ. Тэрнээс илүү 4 дугаар цахилгаан станцд нийлүүлж чадахгүй шүү дээ. Тэгэхээр тэрний дараагийн үн рүү нөгөө хэрэглэгч маань ингэж ордог байхгүй юу? За тэгээ ингэж явсаар байгаад тэгээ өндөр үнэтэй одоо нөгөө хилэн болоод байдаг сэргээгдэх мэргээгдэх гэдэг энэ их усрүүд чинь бол хэрэглэгч багтай болох. Одоо энэ л вариант шүү дээ. Тэгээд энэ дээр миний бодлоор бол нэг саад болж байгаа юм. Төрөөс саад болж байгаа юм.
нэг тусгай зөвшөөрөл гэдэг юм гацаагаад байдаг байхгүй. Сая хаврын чуулганаар зөвшөөрлөө хуулийн чинь өөрчлөлт орлоо шүү дээ. Гайгүй болох юм биш үү? Нөгөө одоо жишээлбэл эрчим хүчний яамн дээр 17 нарны төсөл 3 салхины төсөл гацчаад байна. Зарим тусгай зөвшөөрөл олгодоогүй, зарим нь олгоцсон тусгай зөвшөөрөл нь хугацаанд дууссан. Ингээ оочлоод байж байгаа байхгүй. Тэгэхээр миний бодлоор бол энэ тусгай зөвшөөрөл гэдэг энэ механизмыг эрчим хүчний салбар дээр огт байхгүй болох хэрэгтэй гэж бодоод байгаа. Тэгэхээр их усруудыг бариг л дээ. Хувийн гэрчлэл байна уу, гадаадын хөрөнгө оруулалт байна уу бариг. Тэгээд эрсдлээ өөрсдөө үүрэх хэрэгтэй байна. Тэгтэл дундаас нь төр ороод тусгай зөвшөөрөлгээд нөгөө хөдөлт цахилгаан үйлдвэрсэн цахилгааныг хөдөлж явах үнэн үнэн тогтоогоод ингээд явцдаг. Өөрөөр хэлбэл хувийн хвшлийнхний үүрэх хэрэгтэй эрсдлийг төр өөр дөрөө аваад тэгээд байдал жаахан эвгүүдээр ирэхээр тусгай зөвшөөрлөө олохгүй ингээд бизнесийн саадлаад. Та ингэж хэлж байгаа тийм үү? Зөвшөөрлөө болжхоо тэгээ зүгээр стандартаа мөрдөгтөл танилт тавь. Тэр байгууллага хувь хүн өөрөө л эрслээ үүрээ явуул гэж байна. Тий. Одоо үнэ өндөр тавиад хэрэглэгчгүй болох юм бол тэгээд дурын асуудал шүү дээ. Зөв төвж болж байна. За тэгэхээр энэ тарифын асуудал бол одоо бид нар хэл хам хийж байгаад нэг юм сая нэмлээ шүү дээ. Сая одоо. Энэ маань бол ерөөсөө дөнгөжил таасан юу аахгүй юу? Ер нь бол дөнгөжил одоо мөргөжл байгаа. Өөрөө өртгийн л одоо шийдэж байгаа асуудал. Тэгээ одоо дулааны тариф бол нэмэхгүйгээр ямар ч арга байхгүй. Одоо өмнө бол 5 сар нэмэх байсан. Тэгэхээр энэ цаашдаа бид нар бол ямар бодлого барьж байсан бэ гэхээр ийм төсчүүлээ гэж байгаа. Нөгөө л төрийн чинь оролцоо байгаа л байгаа. Яг чухамдаа сая яндагон би хэлдэг л байхгүй юу? Одоо өрсөлдөөн бий болчих юм бол хүн одоо 4-р станцл хамгийн хямдхан эрчим хүч үйлдвэрлэж штэ. Одоо өөрийн өртгөх нь хамгийн одоо ингээд Монгол улсынхаа хэмжээнд. За бөөрөлжүүт ороод ирэхээр хэд байх юм. Тэрийг бас төр одоо 8.1 хэд 7.1-ээс 8.1 хэд гэдэг ингээд заасан болохоор тэр бол одоо бол өрсөлдөөн биш байна. Өрсөлдөөнтэй хэрэг болоод явах юм бол яг одоо саяны хэлдгээр хүмүүс тэр станцл одоо хамгийн дээд хэмжээгээр өгчхөд цаана байгаа үнэтэй станцуудыг хүмүүс авах багасаад ирнэ гэсэн үг л дээ. Ер нь бол. Тэгээ саяны янгон би хэлдэг бол энэ руугаа явахыг хэлээл одоо тэгэхээр нэг худалдан авахтай загвараа болоод ер нь өрсөлдөөний тал руугаа одоо эрчим хүчний зохицуулахаараа ажиллаа эхлүүл яасан бэ л гэж яриад байна. Тийм учраас одоо бид нар бол эхний ээлжид яг энэ өрсөлдөөнтэй явуулж арахын чадахгүй байх энэ 25-26 оны үед. Тийм учраас нэг худалдан авах загвар явдгаараа ямар ч гэсэн жилийн дараа болох болов гэж би зөвхөн таамаглаж байна. Хэрвээ одоо зоригтой шинэ одоо засгийн газар ямар асуудал дэвшүүлэх юм дулааныхаа үнийг нэмээд тэгээд цахилгааныхаа үнэн дээр жаахан ийцгчүүлэх юм бол бид нар бол одоо шинээр хийж байгаа их усруудаас одоо бөөрөлжүүт 300 мегаватт чадлаар бол энэ дутагдахааргүй болох нь шүү дээ. Төмөрөгийн хэлдгээр ер нь бол хувийн хвшил давмгайсан ийм л одоо орон гарч ирэх гэж байна. Эрчим хүчний нэг талдаа гарах юм байна. За ярин түрүүн төмрөө инженер хэллээ л дээ. Тэр цэвэр инженер хүний технokraт хүний талаасаа тэр ашиглуулын коэффициент гэдэг хэлээ. Бодож байна. Тэр ойлгосонгүй байгаа чи нэг тэгсэндээ тийм. Тэр юу гэхдээ зэрэг одоо энэ цахилгаан станцууд дээр бүх төрлийн цахилгаан станц тийм хоёр физикийн ойлголт байдаг. Биднүүд 9 дэх физик үзэж ирсэн. Joel Thomson хуульгаад дулааны балансын тэгш дулаан өсний түвшин хоёр тэгшрэх гэж тэмцдэг физикийн хууль байдаг байхгүй. Тэгэхээр дулааны тэгшрэл гэдэг чинь одоо ингээд яндан мандангаараа бүх зүйлээр хөргөлтөөр дамжаад 100% дулааны чинь бараг 70% нь ингээд балансаараа тэгшрээд ингээд алдагддаг. Тэгэхээр цаана 30% нь бол цахилгаан болдог. Тийм учраас энэ хооронд дулааны балансын тэгшрлээс болоод дулааных нь үнэ бол өндөр үнэтэй болоод цахилгаан станц дулааны цахилгаан станцын ерөнхий одоо тэр үнийн нь бол ингэ нэмэгдүүлчихдэг тийм юм харагддаг. Яг цэврийн онлын асуудал тийм. Усан дээр бол яг өгтөө түүшин заавал төвшрэх гэж эрмэлздэг. Тэмцээд яадаг. Тэгээ харилцах самны хуулиар. Тэгэхээр дээр нуур байгуулад напорын дээшээ болохын тулд их хэмжээний хөрөнгө яг нуур байгуулад бомб барьдаг. Тэгээ тэр хоёр тэгшрэх хоорондоо кинетикийн нэрээр цахилгаан гаргаж авдаг. Энэ дэр ингээд үнэн бас нэмэгддэг. Одоо жишээлбэл Борон аймагт бол 76% нь бол биднүүд импорт авч байгаа шүү дээ. Орсын холбоон скаттаас тэгэхээр 1 кВт-цаг энергийг 315 төгрөгөөр авдаг бол одоо юуны Эрдэнэ бүрэнгийн цахилгаан станцыг барихад тэрний асинхрон генеративын багалзуур дээр 1 кВт цаг энерги бол 37 төгрөгөөр. Тэгэхээр дулаан шугамын алдагдлаа тооцоод өөрөөр хэлбэл яг жинхэнэ одоо бодит хүн аягүй хямдхан болно гэсэн үг шүү дээ.
Тэгэхээр ийм одоо үнийн асуудал дээр бол өөрсдийнх нь техник технологи их юутай нөлөөтэй гэж л хэлмээр. За. Түрүүн би өрсөлдөөн л гэж ярьсан шүү дээ. Тэгээд одоо зүгээр чөлөөт зах зээлийн нийгэм байгуулна, төлөвлөсөн төлөвлөгөөд буруу зөв, одоо сүүлдээ төлөвлөсөн төлөвлөгөөд байхын зөвчл гэж ярьсан. Тэгээд зах зээл дээр хамгийн одоо шудраг зөв үн бол өрсөлдөөн. Тэгэхээр бид нар хүссэн хүсээгүй энэ одоо байж байгаа цахилгаан станцуудыг хүчээр өрсөлдөөнд оруулах хэрэгтэй. Одоо өнөөдөр үнэ яаж тогтож байна гэхээр уурхаан үнийг хүртэл зардлын судалж үзээд тэгээд түрүүний миний хэлдгээр нийт зардлынхны хэмжээг бүтээгдэхүүнд хувааж үзээд за бүгдээрээ тэгээ мөнгө нь хүрхээ байлглахлаараа эрчим хүчний зохицуулах хороо буруу үн тогтоосон гэдээ дайрдаг. Эрчим хүчний зохицуулах хороог улс төрөөс хараат байна гэдэг. Хүн л байгаад хэсэг хүмүүс судлаад танаа үн төдөн төгрөг байна гэж тогтоогоод тэр нь зах зээлийнхаа хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй. Тэгэхээр өрсөлдөө яаж үүсэх юм гэхээр Яндангой инженер сая ярьж шít. Нэг талаасаа одоо манай өвлийг хачаал нэг 1600 мегаватт орчмын оргил ачааллаа хэрэглээ байж байгаа гэхэд бидний одоо бодит хязгааргүй одоо эдийн засгийг боомлоод байна гэж ярьдэн шít. Тэр боомлоод байгаа чадлуудыг өгөхөд бидэрт 1 гигагарангийн захиалга байж байна. 2600-700 хүрэх захиалга байж байгаа байхгүй. Тэгээд тэрүүгээр бид нар эрчим хүч авъя гэхлээр их усүр байхгүй гэдэг өгөхгүй. За 4-р захилгаан станцын үн хямдхан байна гэж бодъё. Тэр хямд захилгааныг чинь зах зээл дээр гаргаад худалдаа 4-р захилгаан станц дуусчихна. Нэг талаасаа захилгаан станцуудын үн дуудлага худалдаанд орно, нөгөө талаасаа захиалагчид бас үнэ захиалж өгөх байхгүй. Бидэрт үн хамаагүй. Бид нар нөгөө гадагш нь экспорт хийж байгаа учраас бидэрт 200 мегаватт чадал зайлшгүй хэрэгтэй. Үнийг нь бол бид нар тэр 9 центээр чи шууд авна. Тэр тэгээд яг хамгийн түрүүлж борлогдоод ингээд нөгөө хэрэглэгчийн захиалга, үйлдвэрлэгчийн захиалга хоёр ч хоорондоо огтлцоод эцээ эцэст нөгөө зөв үн гэдэг юм гарч ирнэ. Яг одоо улс захиалга өгөөд өндөр үнээр одоо бөөрөлжүүдийг бариулсан, баян бариулсан байж болно. Тэр өрсөлдөөн зах зээл дээр оролцсны үр дүнд нөхдүүдийн дундаж үн баг гарах юм бол засгийн газартай нөхдүүд хэлцээр хийгээд өрсөлдөөн зах зээлээс үлдсэн ашиг алдагдлаа засгийн газартай хэлээ. Өнөөдөр байж байгаа захилгаан станцуудыг менежментийн хувьд, техникийн бүтээмжийн хувьд хооронд нь өрсөлдүүлэхгүйгээр тэгээ хэн нэг хэсэг байгууллага шууд нөгөө өртөг зардлын бүтээгдэхүүнд нь хувааж үн тогтоогод байх юм бол энэ шүүмжил хязээж тасрахгүй, энэ менежмент цаашаага хязээж хөгжихгүй. За ойлгомжтой. За одоо нэг юм хэдүүлээ ярив. Эрчим хүчний салбарын реформ буюу шинжилэлнийг хоёрдугаар энэ үйлдвэрлэж байгаа эрчим хүчний үн тарифын асуудлыг хэдүүлээ холбоо ярьж байна л да. Тэгэхээр би та дөрөөс нэг асууя. Эрчим хүчний салбарыг яавал үр ашигтай, өөрөөр хэлэх юм бол тухайн одоо төрийн байна уу, хувийн байна уу тэр компани ашигтай, өөрсөндөө ашигтай байх тэр одоо боломжинд бүрдэх юм бол төрийн заавал өөрийнх нь гүйцэтгэх ёстой, төрийн мэдлэлд байлгаж байгаа ард иргэдэд аюул осол үнийн хэд төсөлтөөс хамгаалах ёстой үүрэг гэж байна. Жишээ нь автобус бааз гэж байна. Эрчим хүчний найдвартай хангамж байж байна. Бүгдийн хувийн хөвшилд чөлөөтэй хаях юм бол маш өндөр үр ашигын төлөө сэргээгдэх эрчим хүчж байна уу, нүүрсээр ажилтаа гэдэг дулааны захилгаан станцч байна уу? Дэлхийн зах зээлийн хамгийн өндөр үнээр орж ирээд бүтээгдэхүүнээ тэр ашигтай үнээрээ зарах гэхлээр ард иргэдэн тэрийг худалдаж авч дийлэхгүй. Тэгээ яг өнөөдөр төрийн өмчийн компаниуд яагаад ашиггүй ажиллаж байгаа гэхэлэр өнөөдөр ард иргэдэд хямдхан үнэл хэрэгтэй байна. Тэр илэгдэл хоригдлын зарсан тэр юг өнөөдөр тэр сонгуул Монгол тэр бүх юма бодоод бүгдээрээ нийлж муу хэлж хагаад нөгөө одоо 4-р захилгаан станцын үн 117 төгрөг байна. 3-р захилгаан станцын үн 1 кВт нь 229 төгрөг байна. Одоо 9 цент гэдэг чинь 8.9 цент гэдэг чинь хэдийн 3600 гаруй гэхэлэр 400 гаруй төгрөг байна. би яг 360 санал нэг байна л да. 4 жилийн улс төрийн циклээ бодоод ард түмэнд таалагдахын тулд өөрөө энэ салбараа ингээд бүхлэж унгаж байна л да. Тэгэхээр би ганц л юм хэлээд байгаа юм. Тийм ухаалаг үнийг төр өөрөө тогтоохгүй зах зээл тогтооно. Өрсөлдөөнийг бий болгож өгөх. Яг үнэ. Өрсөлдөөнийг дээрээс нь төр одоо нөгөө махны зах зээл дээр хүчээр нөгөө хаврын махны үнийг нөөцийн мах гэж оруулдаг шиг үр ашигтай бага үнэтэй байх зарим нэг хөрөнгө оруулалтуудыг төр зориудаар эрчим хүчний зах зээл дээр хийж өгсөн. Тэгжээж нөгөө үнийн өсөлтийг хязгаарлахгүй бол нь шууд дэлхийн чөлөөт зах зээл дээр
Биднийг тавьчихвал манай ард ирэх маань нөгөөдгөө төлж дийлэхгүй шүү дээ. Тэгээ ирэхлээр нөгөө төрийн компаниуд ашигтай байна гэдэг бол хамгийн түрүүлж хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдтэй өрсөлдүүлэх. За бүр одоо тэр 50 мегаваттын захиргааны станцууд энэ тэндгөө баригдаад эхэллээ. Дарханд баригдаад эхэллээ. Ховдод баригдаад эхэллээ. За улсынх нь одоо 50 мегаваттын шинэ дүрбийн дорнотод орчлоо. Хооронд нь өрсөлдөөн л үүсэ. Өөс ис хамааралтай тий. Үгүй тэр өрсөлдөөнийхөө дүнд үнэ тогтоодог. Тэгэхээс биш өрсөлдөөн үүсэхгүйгээр үнийг хувь дээр нь ч тэр хувьсгал дээр нь ч тэр тогтоогод байх юм бол хувийнхан чинь өндөр үн тогтоогоод шантаажлал тэгэл яваад байна шүү дээ. Яавал ажтай ажиллах уу? Танаас албар. Би бол явж энэ шин техник технологид илүү найдвар тавьж байгаа. За би ус төрөгчийн зөвлөлийн гишүүнгээд юу гүйцэтгэх гэдэг түрүүн танилцуулсан тийм. Тэгэхээр дэлхийн олон оронд хийгдсэн судалгаануудаас би зарим судалгааг нэлээд анхаарч үзсэн. За гар биш оролцож байгаа. Тэгэхээр зүгээр ус төрөгчөөр ажилладаг жишээлбэл халаалтын цог. Энэний түлшийг бэлтгэхэд их амархан. За. Энийг түлшийг бэлтгэхэд одоо энэ манай салбарт дутагдaltaй байгаа энэ чадлын дутагдал бол нөлөөлөхгүй. Яагаад гэвэл нарны их усүр ашиглаад ус төрөгчийг үйлдвэрлэх юм. Уснаас гаргаж явна гэсэн үг шүү дээ, электролизийн аргаар. Ингээд ус төрөгчөөрөө ажилладаг юм халаалтын зуухнууд аль хэзээ дэлхий дээр гараад ажиллаад камерт гарчихсан ингэ явж байна л да. За энэ халаалтын зуухны одоо давуу тал гэж ойлгомжтой болж байгаа шүү дээ. Нүүрс зөөх ямар шаардлагагүй. Тий, нүүрс түлэх ямар шаардлагагүй. Ус төрөгчөөл шатаад, ус төрөх шатаасны үр дүнд хүчилтөрөгч, шатлалтын бүтээгдэхүүн шүү дээ, хүчилтөрөгч. Харьцангуй цэвэр юм биш үү? Ус харна. Тий. Харьцангуй цэвэр ш. Энэ 21-р зууны 100-аас эхлээд энэ дэлхийн хэмжээний хамгийн одоо экологийн цэвэр түлш бол ус төрөгч. Тийм учраас энэ талаар ингээд судалгаа хийгээд явхад бол ерөнхийдөө жишээлбэл ус төрөгч би сая халаалт ярьчлаа. Ус төрөгчийн түлш ашиглаад цахилгаан үйлдвэрлэх юм бол ерөнхийдөө нэг киловатт цаг нь 4 орчим цент байх болов уу гэж. Ийм судалгаанууд сүүлийн үед гараад эхэллээ л дээ. Сая төмөр хувийг захирал хэллээ шүү дээ. 8.9 цент гэдэг киловатт цагийн тариф шүү дээ, тийм ээ. Гэтэл энэнийг хагасалсан ийм одоо үн тариф хэрэгж байгаа нэлээд бид нэр зүтгэх ёстой. За өнөөдөр хэрвээ одоо юу гэдгийг засгийн газрын бодлого энэ асуудлыг дэмжиж өгөх юм бол тэгээ ямар утгаар дэмжих вэ гэдгээ би бас дараа нь хэлнэ. Дэмжиж өгөх юм бол үндсэндээ иймэрхүү одоо цахилгаан станц гэх юм уу, ус төрөгчийн үйлдвэрч гэх юм уу, тийм ээ. Энэ чинь нэг 2 жилийн дотор 24 сар гэж 3-ын төрбийн дээр яригдсан. 2 жилийн дотор одоо ийм хөрөнгө оруулалт хийя гэсэн ийм саналууд бол ирж байгаа л да. Тэгэхээр үндсэндээ зэрэгцээ тэгээ турбины одоо шинэ турбин тавихад тавьдаг юм байгаа үз. Зэрэгцээд энэ ус төрөгчийн эрчим хүчийг Монгол улсад нэвтрүүлэх талаар бид нэр санаачтай ажилламаар байна. За саяхан бидний хэдэн нөхдүүд Монгол улсын ус төрөгчийн стратеги гэдэг имийг боловсруулаад дууссан. За тэгэхээр энийг одоо засгийн газар батлах хэрэгтэй байх. Тэгээ засгийн газарт л ойрын үед энийг оруулна гэж бодож байгаа. Тэгэхээр нэг бодлогын дэмжлэгэл гэсэн үг шүү дээ. Энэ нь ингээд явчих юм бол хөрөнгө оруулагч нар бэлэн байна л гэж би хэлэх гээд. За зөвлөх. Гарах арга зам бол бас манай хоёр хүн бол нэлээд тодорхой ярьчлаа. Энэ үгүй ярихад одоо бас ус төрөгчийн одоо энэ дулааны асуудлыг шийдэх асуудал одоо Швейцарт бэлэн одоо тийм юмнууд тавигдсан юм байна лээ. Тэгээд хэд хэдэн орн бол энийг хэрэгжилж байгаа юм байна. Тэгэхээр одоо манай албан бичгээр бас энэ асуудлыг шийдэж өгч гэсэн сайдын зөвлөл шинжлэх ухааны технологийн хурлаар оруулах гэсэн бичиг ирсэн байгаа. Ойрын үед одоо манай энэ дээр бас анхаарах байх гэж байна. Яагаад гэвэл тархамал их усүр зайшгүй Улаанбаатарт хэрэгтэй байгаа шүү дээ. Бид нар чинь хэдэн уурын зуухнууд аваа ичсэн, эргүүлээд бас байдал хүнд байдалд орсон тийм ээ. Тэгэхээр энийг бол тархамал одоо байгаль орчинд ээлтэй гэх юм бол сая Янгон би ярьдаг энэ ус төрөгчл хамгийн ирээдүйтэй нь харагдаад байгаа. За ер нь яг тарифын асуудлыг л өөрчлөх ёстой шүү дээ. Бид нар бол одоо ингээд цэглэгааны тариф интерчэн сая нэг юм одоо нэмчлэл гэж байгаа мөртлөө 2 хөршөөсөө доогуур байгаа байхгүй юу? Хятад бол 14. Юунаас бол
Оросын холбооны улсаас бол бид нар бас уур хэмжээний айл өрх албан газрууд чинь цахилгааны төлж байгаа шүү дээ. Тэгэхээр тэднэр чинь бол яадгүйгээр цэвэр одоо үйлдвэрлэгч орон цахилгаан станцаа барьдаг тийм ээ. Тэрийгэ түгээдэг мөртлөө биднээс тариф бол биднээс өндөр байна шүү дээ. Тэгэхээр бид нар бол одоо өөрснөө үйлдвэрлэдэг авсар тавиад гаргаж байгаа мөртлөө л одоо энэ бол улс төрийн л одоо юу л да шийдвэрээр л одоо айл өрхөө арил болохоор баг барих гэсэн юм санаа. Саяны одоо төмөр үеийн энэ хэллээр энэ олон 50 мегаваттын станцууд энэ олон үнэхээр ороод ирэх юм бол нөгөөх өрсөлдөөний хуулиар одоо хамгийн хямдхны айл өрх авах гэж үзнэ үстэй. Тэгэхээр бол энэ аянда буух юм байна л гэж ойлгож болно. За Яндон гомб инженер бол сая бол ер нь миний бодож байгаа бодлыг л энэ голыг ярьчих шиг боллоо. За. Би бас ингэж бодсон л доо. Ер нь бол Оросын холбооны улс бол Америкт өрсөлдөөд ширм төмөр үйлдвэрлэлээр өрсөлдсөн. Тэгэнгүүт бүх юмнууд нь төмөр ширм илэгддэг юм болсон. Тэгэнгүүт нөгөөдөл энэ модернизацид ороогүй, хөгжөөгөө цааш ахаагүй. Тэгээ тэндээ баригдаад хөгжил нь ингээд ороотаад техникүүд нүсэр технологи муутай болоод ингээд хоцорсон бол үнэн. Дулааны станц цаа бүх юмд манай усан чиглэлээр ч гэсэн. Тэгээ тодорхой нэг ганцхан жишээ хэлчих. Юу хөтө зэрэг бас нөгөө Восноинга гэдэг шиг усруугаал орё. Юу хөтө зэрэг Оросын холбооны улс одоо Эрдэнтийн баяжлах үйлдвэрийн бөхсөлийг хийсэн. Тэгээ Эрдэнэт хот болоод Эрдэнтийн усны хэрэгц асар том. Тэр усаар угаад учраас тийм. Одоо энэ баяжуулах үйлдвэрүүд бол энд бол анхаарал хандуулах хэрэгтэй. Хамгийн гол зүйл модернизац гэж хэлдэг. Тэгээд одоо энэ инновац, ноу-хау биднүүд бол шинээр дугуй зохиох гэж монголчууд. Эндийг маш их нэвтрүүлэх бол хэд дахин бол үнийг бууруулах, зардлыг бууруулах боломжтой. Тодорхой жишээ хэлэх юм бол 2000 оны хэр бол Эрдэнтийн дулааны станц болоод Эрдэнэт хотыг усаар хангадаг 4 өргөлтийн станц байдаг. Сэлэн өргөхийн дээрс. Тэгээд тэр нэг өргөлтийн станцын дотор нь 6 том ноцоос байдаг. Нэг ноцоос нь 170 см өндөр, баг над шиг ийм том ноцоос байдаг. Тэр нь бол 1500 кВт цагийн энергийг ашиглаад 900 метр куб усыг цагт шахдаг. Дараагаар нь яасан гэхэл зэрэг тэрийг Японы носоосоор сольсон. Тэгсэн тэр Японы носоос өндөр нь бол 55 см. Тэгээд нөгөө шахах чадвар нь 2000 метр куб цаг. 2 дахин их байгааз өндөр нь тийм жижигхэн. Тэгээд хэрэглэдэг энерги нь 1500 яг адилхан хэрэглэнэ. Тэгэнгүүт ягаад гэвэл 2 дахин хямд зардал гарч байгаа байхгүй. Тэгэхээр энэ чинь ингээд үнэ хямдрах нөлөөтэй. Тэгээ ингээд гурван нь Японы жижигхэн носоос тавиад Оросын 6 том носоосыг чөлөөлсөн. Одоо ингээд ашиглаж байгаа. Бүгдийг сольсон. 2 жилийн дотор би бол тэнд хамтлаг байлцсан. Оюутнуудтайгаа. Тийм одоо тийм дарга байна тий одоо тийм. За. Тэгээ одоо би жишээ аваад явж байгаа. Энэ яг өнгөрсөн намар энэ танаа нөгөө сайн мэн нөгөө ихэр дээр чинь гарсан асуудал. Ингээд сэтгүүлч нэгэ очиод энэ 3 дугаар цахилгаан станцын доторх одоо бүхэл юмнууд ингээд харуулсан. Аимшигтай хуучаа. Тэгээ та түрүү хэлсэн ч та нар эхэлж явах те энэ одоо нэг үйл явдал болохоос өмнө ерөнхийдөө бас энэ станцын зүгээс ингээд тоног төхөөрөмжөө шинжилээ гэж ярьж ирсэн ингээд боловсон хүчний асуудалтай. Сард 150 гаруй усраа гарчдаг гэж байгаа. Хаашаа явдаг вэ? Солонгос явдаг. Ойлгомжтой шүү дээ. Ингээд залин үлсний ийм 24 цаг халаас сэлгээгүй ингээд ажилдаг маш ийм одоо ажлын юм хүнд ийм юутай орчинтой мөртлөө залин үлсний ийм байдаг. Амралтын мөнгөнд ямар байдгийг те ийм яригдчихэж байгаа. Бидэнд боломж ингээд үйлдвэрлээд байдаг. Гэтэл одоо энэ чинь хотож хүн ам баг энэ улсад чинь баг хүн ам чинь талаас илүү хөл ингээд энэ дөрөв үлийн хонгорч шавцсан байна шүү дээ. Яг уу хамгийн эмгэнэлтэй нь эрчим хүчний салбар бүхэлдээ төрийн өмчөнд байгаа тийм үү. За төр өөрийнхөө өмчөнд яаж ханддаггүй вэхээр төрсөн хүүхэд биш өргөмгөл хүүхдэж биш бүр дайсаа. Одоо бүр дайсныхаа хүүхд гэж хандаж ирсэн байхгүй өнөөдөр. Бутаж энэ төрөө цаашаа байна. За тийм дөрвөл бүр цааш. Тэгэхээр одоо энэ эрчим хүчний реформ гэж ярьж штэ энэний бас нэг одоо том зангилаа асуудал бол энэ эрчим хүчний төрийн өмчийн үйлдвэрүүдийг компаниудыг олон нийтийн болгох асуудал байна. Тэгээ энэ асуудал бол одоо эхлээд ховчлол нэрээр явагдаж байгаа. За тэгээд ховчлол бол одоо бага хэмжээгээр явагдсан. За амжилттай одоо хөгжлөгдсөн жишээн дээр би нэг дархан сэлэнгийн шүлжээ гэж ярьдаг шүү дээ. За тэгээ энэс цаашаа хөдөлж өгөөгүй. За одоо бол яг зүгээр дэлхий дээр хамгийн хүлээн зөвшөөрөгдсөн зөв хөгжил бол олон нийтийн компани болох асуудал байгаа шүү дээ.
Тэгэхээр энд юун саад болоод байдгийг би үлээрээс ойлгохгүй. Таны харж байгаа юу саад болж байна? За яг би чойжсрын сайдтай энэ асуудлаар нэг ярьж үзсэн. Тэгэхээр чойжсрын сайд үлдээж байгаа. Энэ ашиггүй салбарыг олон нийтийн болохоор хэн ч энд оролцож өгөхгүй шүү дээ гэж. Тэгэхээр ер нь сэдлийн үүсгээд эн чинь ашигтай салбар болно гэдэг ойлголтын төрүүлчих юм бол одоо харин хямдхан байгаа дээр нь бол оролцох ийм одоо гадаад дотоодын хуулийн этгээдүүд нэлээд байх болов гэж. Тэгэхээр энэ олон нийтийн компани болох асуудлыг ер нь эхлүүлээд дөрвөлтийн журмаар чамаагүй эхлүүлж үзэх хэрэгтэй. Ер нь салбар бүхэлдээ олон нийтийн компани болох хэрэгтэй гэсэн ийм ойлголттой байна. Төрийн оролцоо хаана бага байна, тэнд асуудал сайн явдгийг бол бид нар бүгдээрээ мэднэ. Гэтэл энэ одоо саяхан огцорсон засгийн газрын хандлага бол тийм ээ ер нь статистик ийм үзүүлэлтүүд бий л дээ. Нэг хэсэг бол хувийн хвшил 70-80% бүрдүүл дотоодын нийт бүтээтгүүний 70-80% бүрдүүлдэг байсан бол одоо төрийн эмчийн аж ахуй тэр тоог нь эзэлдэг болсон гэсэн ийм эмгэнэлтэй юм яригдж байгаа байхгүй. За энэ би харуулж байна л да манайхаа нөгөө үлгэрлэхийн бол дэлхийн 2 дугаар дайны Сталинградын нөгөө үйлдвэрийн завод нөгөө Павловын байш юм ааш ингэж болохгүй шүү дээ. Энэ чинь 21 дугаар зууны одоо чи амар улсын онц одоо тийм ач холбогдолтой юм объект байгаа байхгүй. Тэгэхэд ингэж айхтар тоног төхөөрөмж орчин хуучирсан. Тэгээд танаа ийм байдгүй арай өөр үү? Арай өөр. Арай гайгүй юу? За. Яг уу манайхаа зүгээр Өдөр шиг өөр. Байнгын одоо найдварт ажиллагааг хангана гэхтэл ажилчид хүн дээр л байгаа шүү дээ. Хүний одоо тогтвор сууршилтай одоо ялангуяа одоо манай энэ машинистууд, ээлжийн ажилчид, засвар урсгал их засвар хийдэг засварчдын төрөл бид нар бол хичнээн одоо махаа идэж байгаа сургам 4-5 жил болно. За тэгээд ингээд гараа явчихж байгаа нь бол ерөөсөө цалин савуутай болно. Яг үнэ. Энэ одоо ерөөсөө тарифын чи асуудал одоо нөгөөтгөл үн тариф чи нэмэхгүй байгаа чи яг л энд уялдаад байгаа байхгүй юу. Тийм учраас бол энд сүүлийн үед бол ерөөс хуучин бол цэглэгаан станцууд орох гэж ойчролдог байлаа хүмүүс. Авахгүй зүгээр ерөөсөө өндөр цалинтай гайгүй гэдэг. Одоо бол тийм биш бас. Сүүлийн одоо 5 жил бол ерөөсөө гараад эхэлж байна. Тэгэхээр бол цалин цав бол үнэхээр одоо багтаа тэгээд энэ хал дөргөө чичиргээтэй ийм л газар ажилтдаг л онцлогтой л доо. Тийм учраас энийг бас ажилтаа яг энэ сайхан одоо мэрэгчсэн амсуудыг бол барихын тулд бол цалин цавыг заавал нэмж өгөх шаардлагатай. Тэгэхээр нөгөө тарифын асуудал итгэл эргэж холбогдоод байгаа байхгүй тийм. Энэ ярьсан байгаа байхгүй одоо энэ хилцээхэн дарга нь те манайх одоо ингээ 15 тэрбум төгрөгийн алдагдaltaй ажилласан. Энэ намрах шүү зүгээр өнгөрдөг намрах. Тэгээд бид нар ингээд 3 сарынхаа цалинг одоо ингээ банкнаас зээлсэн гэж байгаа байхгүй. Энэ чи юу гэж байгаа. Одоо энэ ашиггүй салбарыг чи хэн хөвчилж авах юм бэ? Дөрөвдүгээр цахилгаан станц тэр сүүлд Уралын турбины заводоос хөгжлийн банкар дамжуулж авсан зээл чинь 77.4 сая евро. Тэгээд өнөөдрийнхаар бол одоо нэг жоохон төлбөр хийсэн цаашаага төлж чадахгүй нүн бариад байгаа учраас. Тэгээд нэг 260 орчим тэрбум төгрөгийн үндсэн өртөө. Тэгээд удаан жилийн хугацаанд нөгөө банкны хүүгийн нэмчихлээр 400 тэрбум орчим төгрөгийн одоо богино хугацаатай арилжааны зээл шүү дээ. Чи хөнгөлтөө зээл биш. За дөрөвдүгээр цахилгаан станцын өнөөдрийн энэ тарифаар энэ 400 тэрбум төгрөгийн өрийн төлөөд тэгээд энэ их эрсдлийг өөр дээр аваад явах хувийн хвшлийн байгууллага гэж бол байхгүй. Гэтэл одоо 3 дугаар цахилгаан станцыгч тэр 4 дугаар цахилгаан станцыгч тэр та нарыг авчих юм бол нь саяын хэлдгээр чөлөөт өрсөлдөөнд оруулаад бөөрөлжүүд баян хоёртой тэнцэн өрсөлдүүлнэ гэх юм бол 3 дугаар цахилгаан станцыг ийм байдлаас нь шууд манай бизнесмэнүүд бол яг гэвэл алтан байршилт гэдэг байхгүй. Шууд орно. А өнөөдөр үнийг бариад өрсөлдөөнтэй байж байгаа нөхцөлд бол хэн ч орохгүй. А тэгвэл би нэг юм хэлсэн. Юу гэвэл нь одоо төр гэд муу хэлээд байдаг. Удахгүй ерөөсөө 2 жилийн дараа хувийн хвшил чинь 60-70% руугаа орох нэ. А тэгвэл энэ 4-р цахилгаан станц, 3-р цахилгаан станц хоёр бол нь цахилгаанаас илүү цахилгааныг бол хаанаас ч авч болно гэж яриад шүү дээ. А тэгвэл эгийн голоосоо ч авч болно, Орос хятадаас ч авч болно. Уурхайн амнууд дээр цахилгаан станц бариад баг өртөгтэй цахилгаан. Яг цахилгаан дулаан хослон үйлдвэрлээд Улаанбаатарын энэ олон мянган гэр хороол байшингуудыг хамгийн өртөг багтай найдвартай цахилгаан станц юугаар хангах юм бол энэ 3-4 цахилгаан станц. За энийг
хэсэгчилж 49% өдр яагаад бүр авахгүй. Тийм ээ. Бүр авахгүй. Сонирхгүй шүү дээ. Яагаад ч авахгүй шүү дээ. А хэрвээ өрсөлдөөн бий болгоно гэх юм бол нь шал өөр. Өнөөдөр зүгээр захирлын хувьд чинь дэрс ялгаагүй бид нар бүгдээрээ л энэ салбарын захирлууд орж байна. Нөгөө үн зардал хоёрын статья бүрээр нь барьчихлаар менежмент гэж тэнд байхгүй л болж байгаа байхгүй. Америк тэргүүтээ өрөндийн улс орнууд танаа эрчим хүчний салбарт чинь бид нар одоо ингээд юу реформ одоо хийх чинь ингээд туслахад бэлэн гэдэг байгаа. Одоо энэ Буанган гэдэг одоо Америк элчин сайд томилоод удаагүй байхдаа ингээд айгу юм мэдээлэл ингээд хийсэн. За энэс өмнөхөн Монголд Улаанбаатарт байгаа Европын холбооны улс орнуудын элчин сайдууд гэсэн цуглаж байгаад одоо хардаа Оросоос эрчим хүчний хамааралтай одоо ингээд болохгүй тулд цөмийн эрчим хүчийг чинь ингээд бид нар ингээд бас гэж харж байна те боломж гэж харж байна. Та нарт туслахад бэлэн гэж. Тэг яагаад ингээд энэ өрөндийн улс орнуудын ингээд дипломат төлөөлөгчд бидэнд ингээд санал тавиадах манайх ингээд юм нүдэн балаж ихэн түлийн ингээд яваад идэгин. Хайшин Оросын холбооны улс одоо ингээд энэ эрчим хүчний салбарт дэлхийд ингээд оройлтой байдаг юм. Эсвэл одоо хэдэн хоног төхөөрөмжл өнөөдөр ингээд хамгийн найдвартай юм уу? Ягаад ингээд энэ соёл иргэншил одоо энэ юу гэдгийг цөмийн технологи хөгжсөн Францд байж гин одоо тэр том турбины хийдэг одоо энэ Герман байж гин. Ягаад энэ улсуудтай ингээд бид ингээд хамтарч ажилтдаг юм бэ? За би шууд хариулъя. За. Ер нь Оросууд өөрснөө хэлдэг. Үнэгүй бислэг хавханд л байдаг гэж. Өнөөдөр Эвсиковч тэр Уралын турбины заводч тэр Орос өнөөдөр өөрөө эдийн засгийн хувьд айгүй хүнд байна. Өрөндөө орхит орцсон. Тэгээд зүгээр одоо өнөөдөр бүтээгдэхүүнээ валютын хөлсүүрээр борлуулах тийм хүсэл эрмэлзэл байна. Тэр бол тэр Уралын турбины заводын захирлаа буруу гэсэн шүү дээ. Бид нар дотны холбоотой өнгөрсөн 6-7 жил одоо хамтарч ажилласан. Аваар болсноос 2-3 цагийн дараа л элчин сайд нь биш шүү Уралын турбины заводын захирал манахаас юу авах вэ? Бид нар гэлс бүтээгдэхүүнээ борлуулах гэж зүтгэж шүү дээ. За тэгтэл сая тэр Иранд болсон юмыг би муугар нь хэлээгүй зүгээр л улс орны өөрийн бодлого дээр харьцуулж байна. Тэр одоо S400-ууд ерөөсөө тэр Америк онгоцуудыг огт барьж чадсангүй. Өөрөө гүйцэтгсэнгүй. Хятадаас авах гэжсэн үнээс 5 дахин өндөр үнээр зарчлаа. Тэгэхээр хэдэн төгрөгөөр яаж зарах гэж байна? Хэдийн хугацаанд яаж хийх гэж байна? А тэгээ өнөөдөр одоо 90 онд Монгол зах зээл рүү шилжиж явах үед Орос Хятад хоёр одоо хуучин коммунист дэглэмтэй байсан. Тэр үед дипломат шугамар барууны орнууд бол үнэн сэтгэлээсээ туслая гэж. Монголын эдийн засаг үнэхээр 0 байсан. Эрчим хүчний салбарыг одоо барууны донор орнууд аварсан. Одоо Яндонгоо инженер Цэнгэл ах маань бол бүгдийн нэг хамгийн сайн. Одоо тийм орон зай хязгаарч давтагдахгүй. Одоо үн өртгөөр цаг хугацаатай хүүтэй тэр имийг хөдөлж авах гэж байгаа. Зах зээлийн жашмаа. Манайхан Эвсиков үнгүй тавиад өгчих юм. Үнгүй юм гэж одоо бол хаанч байхгүй болсон. Нүүр номдо тэгж шаагилдаж шүү дээ. Эвсиков баг тэр юун дээр нь гадаа нь бэлэн байгаа. Ер нь нэг хүнээс бариад өгчий, Хятад бариад өгчий гэж байна. Америк бариад өгчий гэж. Тэр үе өнгөрсөн. Заавал арт нь үн байж байгаа шүү дээ. Үнгүй юм гэж одоо дэлхийн ертөнцид хаач. За та юу гэж бодож байна? Вэрн төмрөө инженертэй бол санал нийллээ. Юу гэдэг зэрэг бид бол баг 70-80 жил бол Оросын иргэшээлд бол их байсан. Одоо би усын салбар дээр ирсэн ч одоо хамгийн гол юу гэдэг зэрэг нөгөө юу яасан шүү дээ. Төмөр зам одоо энэ дэлхийд бол Монгол шиг юм залгаасгүй төмөр зам тар нэрхээсэн 2 дугаар дайны үеийн мянган ашиг Оросууд нэгэ шарчсан ийм төмөр замтай орн байхгүй. Чимээг одоо тэр Шинхансай шиг ингээд бүх газар тийм. Орос өөрөөс тийм болсон. Гэтэл Монгол бол тэрийг нэвтрүүлээгүй шүү дээ. Америкийн мянган сарлын сангийн 300 сая долларыг төмөр замын юуг сайжруулахаар оруулах гэтэл үнгүй ясдаг бол хавхны хэлэн дээр байдаг зогсоосон. Тэгэнгүүт нөгөө 300 сая доллар шал тэм юмд ингээд тарсан шүү дээ. Тэрнийг тэр оруулсан байсан бол ядаж энэ Улаанбаатараас гаргаад энэ цаагуур зам мам тавьчих тийм л байсан баг. Тэгэхээр энэ бидүүдийн нэг хөршүүд бол биднүүд их дарамттай. Биднүүд хэсгийн тавчуулгдсан байна. 3 дахь хөрштэй болоход аюул хэцүү байна. Жишээлбэл би нийгэмдэр ажиллаад энийг яг өөрөө яасан юу гэдэг зэрэг энэ Төв аймгийн Эрдэнэ санд бүрэн сумын нутагт бол монголчууд 800 жил хэрэглэхээр шатдаг зандрын урдны нөөцийг илэрхийлээд Америкийн компани орж ирээд тэгээ шатдаг зандар чинь бол одоо тэр газ энэ шингэрүүлсэн газ мас гаргаад ингээд эрчим хүч үйлдвэрлэдэг шүү дээ. Тэрний судалгааны ажилд би оролцсон. Ягаад гэвэл тэр газрын дорх уснаас их шалтгаалт усаас өөлийн өрөмдлөг хийгээд Эрдэнэ сандд ингэсэн. Тэгсэн чинь яасан гэхдээ зэрэг
Нэг 10 хэдэн нөхрөөс өдөр болгон ирж юу тавьсан. Эсэргүүцээд бид нутгийн иргэд маань бид нутгаа ингээд яахгүй бэлчээр яахгүй гадаг бүгдэн 6 сар тэнцсэн. Тэгээд бол Америкийн компани байсан. Би тэнд хөлсөр яасан. Тэгээд Америкт хаяад гарсан. Тэнийг. Тэгсэн тэр 10 нөхөр бол эсэргүүц нөхөр нэг ногоонуудтай солгоо хилтэй Төв аймгийн Эрдэнэ самтын гэмээр нөхдөд байсан. Бүгд нэг цуд болоод дэше Зүүн аймаг руу нөөжөөд үлдсэн. Баруун аймгийн л нөхдөд байсан. Тэгээд гарсан шүү дээ. Ер нь бол юу штэ. Эрчим хүчний салбар сая дөнгөж бид нарт яриад өнгөрүүлээ. Эрчим хүчний салбарын одоо ялангуяа 3-4-р станцын энэ ховжлын асуудал яг эрчим хүчний салбарын улсууд нь эхлээд ховжлоод өгөх хэрэгтэй. Тэгэх юм бол төмөр үеийн хэлдгээр бол энэ нөгөө гарах арга зам гэж би хэлэх гээд байна л да. Тэгэх юм бол 3-4-р станцид дулаан 2 том үйлдвэрлэлээ хийж байгаа. Цахилгааны үйлдвэрлэл, Дулаанаа Улаанбаатарыг хангах. Тэгээ энэ дээр бол одоо тэнд оролцсон ажилчдын хувьд бол үр ашигтай. Энийг бас мэдрүүлж одоо энэ реформыг хийх хэрэгтэй. Реформ гэж яриад байгаа шүү дээ. Тэрний одоо хамгийн ихэнд бол энэ реформыг хиймээр байна. Тэгээд тэр түгээх сүлжээнүүдийг л реформын хувьд бол хийчмээр байна. Тэгж баг сагаар явахгүй бол бид нар гарах арга зам чинь бол ингээд л байдгаараа байгаад ярьдаг юм аяргээл жил болго яриад байх шиг байна. Яг олон улсын байгууллагын ярьж байгаа одоо турбин генераторууд бол бий л дээ ялгаа алга. Тэгэхдээ бүгд нэр нь Хятад улс бол ялгаа байхгүй одоо Францын, Германы одоо тэдний үйлдвэрлэлийг шууд газар дээр үйлдвэрлэж байгаа тэдний дистрибьютор компаниуд юм байна л шүү дээ. Станцын дагуу дөрөнд яндаган бэлжилээ тэдний үйлдвэрлэж байгаа тэр ямар одоо даралттай, ямар халуунтай явах тэр дотор тэр металлын үнэ яг ажиллах зарчим нь бол адилхан л байхгүй юу. Тийм учраас бол тэрийг одоо холын тээвэр гэснээсээ илүү энэ хоёр хөрсдөл байжлаа. Оросын холбооны улс бол бас үйлдвэрлэл нь бол одоо бас л электрончсан, бас л ундаг болсон юм байна лээ. Тэгэхээр бол энэ дээр бол бид нэр хамгийн гол нь л одоо манайд нийлүүлэх үн тарифын л асуудал шүү дээ. Манай ах нарын одоо сүүлийн үед тавиад байгаа нь бол 3-аас 5 дахин үнэтэй тавиад үн хилээ суучдаг. 2-оос 3 дахин хугацаа урт сунгадаг. Энэ дээр л одоо бидний одоо Оросуудтай ойрхон гэдэг юм хийчихээр тийм асуудал тавьж чарч бид нар одоо тэрийг хүлээгээ 3 жил байх уу? Тийм өндөр үнэтэй авах тийм чадaltaй билүү гэдэг. Тэгээд Хятад тал нь бол хамаагүй шал өөр асуудал яригдал ингээл байгаа л да. Тийм учраас Хятадын энэ хөрөнгө оруулалт орж ирээд бас Монголд бол одоо бөөрөлж бат баянгийн томоохон одоо чадлын ердөө л энэ шүү дээ. Хятад хааны аюул нэг Орос ахын хайр ярьсан л нөхдөл шүү дээ. Яа игээд байгаа. Тэгээ тэрийг бол өрн дүрнэл дэмжиж л байна тий. Муур хар цагаан байхаар ялаа шиг. 3 дахь хөршийн туссанаас ягаад одоо татгал заал байдаг юм бэ? Эсвэл нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргаад байдаг. Энэ асуудал дээр бол хариулахад бол яг яв цав хариу өгөхөд хэцүү л дээ. Тэгэхдээ ер нь би бол гол саадыг зүгээр дотроо юу гэж боддог вэхээр 3 дахь хөршийн эсрэг бодлогыг 2 хөрш маань л одоо явуулах ийм нэгуртай шүү дээ. Тэгэхээр энэ дотроос одоо Хятадн тэглээ, Оросын тэглээ гэж хэлэхдээ бас тийм жишээнүүд татаж болох л байх л да. Тэгэхдээ явж энэ чинь эцсийн хэн шийдэх ёстой асуудал гэхээр монголчууд бидний шийдэх ёстой асуудал байхгүй юу? Гэтэл Монгол улсын их хурал, Монгол улсын үе үеийн засгийн газрууд энд яагаад ингэж дүлий ханддаг юм бэ гэдгийг би бол одоо яг хариулахад хэцүү байна. Гэхдээ ер нь энэ бол асар том хулчхар зан юм уу да. Энд хувь хүнд ч нөлөөлдөг юм уу энийг бол бас сайн хэлж мэдэхгүй байна. Тэгээ ямар ч байсан энд бол энэ 2 хөршийн явуулга байгаа баха. Одоо энэ олон улсын нөхцөл байдал чинь айгүй тийм таамаглашгүй болж байна. Маш ээдрээдээ те маргааш юу болохыг хинч мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр бид нар яг энэ эрчим хүчээ одоо нэлээд найдвартай ямар ч тохиолдолд одоо гал алдахааргүй ямар ч болзошгүй аялын хүмүүнээс бэлэн байх хэрэгтэй бол гэж би бодоод байна л да. Тэгэхээр та нар өөр нь яг юу гэж боддгийг. Би мэрэгжлийн хүн биш мөртлөө ингээд танаас салбарын хүн би ингээд санаа зовж байгаа байхгүй юу. Тэгээ ямар сандаа одоо би чойчо 50 бих хоёрыг нь бас ийм айц хүүц дондор амьдрд юм болов гэж яаж. Та бодох бол яах вэ? Шинэ ерөнхий сайд Зандан Шатрын яг тантай адилхан бодож байгаасаа л гэж хүсэж байна. Өөр хариулт авах. Та дөр энэ дээр нэг хариулт өгөөч. Яах вэ түлээ? Ер нь зүгээр эрчим хүч яг одоо тусгаар тогтнол тэр нөгөө аль эсвэл нөгөө батлан хамгаалах, цэрэг батлан хамгаалах
милитари систем гэдгээс илүү ач холбогдолтой. Одоо бол одоо дайн дажин хийгээд хүчээр эзэлж авна гэхээсээ илүү нөгөө бие биенээсээ эрчим хүчээр хараат байлгах бодлогыг бол улс орнууд явуулаад байна гэдэг чинь нүдэн дээр л харагдаж байгаа асуудал шүү дээ. Одоо соо захирлын тэр одоо эгийн голын усан захилгаан станц тэр байтугай Оростой ямар ч хамаагүй Эрдэнэ уулганы захилгаан станц эдгээр чинь яагаасаа хатаад байна. Тэр чи одоо тодорхой бодлого цаана явж байгаа шүү дээ. Бид нар өөрсдөөсөө хамааралтай байх сонирхол бол айгүй их байна. Дээр нь яг зүгээр манай монголчууд дотроо ерөөсө гаднаас дайсан битгий хаа гэдэг шиг. Манай эрчим хүчний 100 жилээр очир отгоол манай анхны ерөнхийлөгч маш мундаг гоё илтгэл тавьсан. Манайхан бүгдээрээ сонсч ирсэн. За сүүлийн 2-3 засгийн газар бол одоо засгийн газрын мөрөө хөтөлбөр дандаа л 1 номерт эрчим хүч гэж. Яг тухайн жилийн төсөв батлагдахлаар тэр ард хөрөнгө оруулалт моруулалт тийм шүү дээ. Зам барилга гэдрийн соёл гэдрээс. Тэгээ ер нь үнэхээр нэгдүгээр тавьчихгүй болвол болохгүй болж байна л та. За зөвлөгөн дээр явна. Давч. За яг нь ер нь бол эгийн голын усан цэцлэгээ станцтай бол одоо манай салбарын Сүхбаатарын Яндангоо бид нар үеийн нас араад шахвал сүүлийн 20-30 жил холбогдлоо л доо тэгэл ихнэр. Яг л барьдаг энэ даваан дээр л ерөөс ямар бид ингээд эхэлцээ би бүр гайхаад идэв. Тэгэл ерөөсөө болох байд. Яг нэгнүүгээр манай өөрийн удирж байгаа удирдлагуудаас хамаардаг шүү. Тэгэл ах нар бол тэрэн дээр нь тоглолт хийгээл хойш нь татаад үгүйсэхгүй. Гэхдээ тий. Гэхдээ манайхан өөрснөө бас дотор нь одоо яг одоо тэрний эсрэг болчихсон. Тэгэл одоо би бол тэрийг хариуцж хийсний хувьд бол за сингларга таавал наад чинь ус юу загас магас чи бүрчдэггүй яадаггүй нэг хойшлуул гэсэн манай үедээ удирдлагууд байдгийн шүү ер нь дотроо. Тэгэхээр тэр бол одоо бас зөв сонголт хийж зөв шийдвэр гаргадаг л байгаасаа тэр ухардаг юм чи одоо би заримдаа бас энэ чи баг ухралт хийж биш өхөрнөөс урвж байгаа юм биш байгаа гэж хүртэл боддог асууд санагддаг байсан шүү зарим үед бол тиймтэй бол хэцүү. Хоёр яамны хооронд ясаж байгаа юм биш шүү. Гэхдээ энэ 2025 байтугай сүүлийн 3 жилийн улсын төсвийг харахаар манай эрчим хүчний салбар чинь соёлын яамнаас бага төсөвтэй батлагдаад байна л да. Тэгээ яадгийн оюун эрдэнэтэй хин ойрхон байсан өндөр төслөд батлуулдаг гэж би ойлгох юм уу. Гэхдээ тэгээд би соёлын яамыг харлаа л да. Энэ хідэн аймаг сумдад ингээд нэг клуб байрна, нэг кино үзүүрийн билетчүүлээ соёлын юм үнгүү тараан чижих шиг те зарим танагдсан л баг. Тэгээд нэг ютуберч бол нэг баахан олон танил хүмүүсийг л одоо энд авчирч нэг зураг авах шиг те. Гэтэл миний ойлгож байгаа бол энэ өвөл энэ ирэх одоо намар өвөл Улаанбаатар бити хөлтчөөс энэ дулаан цахилгаан бити тасалчаасаа гэсэн тийм залбиралтай байж байгаа байхгүй. Ер нь дэлхийн нийт зүйлээс хамгийн ихэндний асуудал бол эрчим хүчил гэж ярьж байгаа үстэй. Манайх ч гэсэн одоо бас чамгүй л одоо салбарын усуудад тэгж л хоолгоо чинэртэл орилж л явдаг л доо. Тэгэл одоо яг ингээд төсөв хуваарлах улсын төсвийг одоо ярьж байгаа их хурлын гишүүд маань одоо энэ дээр яаж ханддаг л харагдаж байгаа юм л да. Саяны сүүлийн одоо төсвүүдээр таны хэлж байгаа шиг манайх соёлын яамны дараа орчихсон. Одоо төсвөөрөө. Тэгэхдээ одоо бид нар чи хичнээн урдаа тавьж байгаа асуудал байгаа үлээ. Станц барих. Тийм биз? Эрчим хүчнийхээ хуучин сэргээ гих мэтлэн одоо салбар яг хөрөнгө мөнгөнийхээ хувьд бол ингэж л хойш нь тавигдаад байгаа юм. Одоо хардаа энэ говийн ганц айлын өрг толгоолсон ээж 2 хүүхэд заяа. Одоо энэ цэнхэр нь болохоор энэ соёлын яам. Энэ улбар шаарны эрчим хүч салбар. Тэгээ одоо ингээ 2 хүүхэдтэй ингээд ийм сонин нэгэнд нь арай жоохон ахиу хоолоогод багыгаа жоохон тоохгүй байгаа юм л да. Хүний ирэх үү? Тийм. Тэгээ одоо энэ хөрөнгө оруулалт ингээ явж байгаа. Тэгээд энэ хэвлэлийн байгуулалтаар хүртэл ингээд энэ задаргаанууд ингээд тавьсан байдаг. Тэр үйлдвэрчний хэвлэл. Тэгээ би одоо ер нь бол танаас салбар дотроо тесрэхэд өгсөн ойрхон байж шүү. Шудраг өсөйг тогтоогооч ийм байж болох уу гэд. Туйлын ач холбогдолтой бол ийли дохонд нэг тийм онцгийн биш юмнуудаас нэг ялгаж халах байлгүй гэсэн хүлээлттэй байна шүү дээ. Та нар ямар бодолтой? Улсын төсвөөс төсвийн хөрөнгө оруулалтаар эрчим хүчний салбарыг хөгжүүлнэ гэдэг бол миний ойлголтоор бол жаахан тийм хийсвэр ойлголт. Одоо олон жил бид нар харлаа шүү дээ. Нэгдүгээрт төсөв хангалттай тавигдчихгүй. Хоёрдугаарт ер нь бол үндсэндээ буруу механизм гэж би ойлгодог. Тэгэхээр яг өгөхөөр нөгөө төрөүний ярьсан либералчлал, нөгөө ховчлол, хөрөнгө оруулалтын таа нөхцөл. Тэгэхээр яг өгөхөөр хөрөнгө оруулагч өөрийнхөө хөрөнгөөр энэ эрчим хүчний объектуудыг барьж байгуулах энэ сонирхлыг л бий болгох ёстой шүү дээ.
Тэгэхгүйгээр улсын төсөвт бага мөнгө тавигчлаа, их мөнгө тавигчлаа гэдэг энэ хэрүүл бол миний бодлоор бол хизээч гүйцэгдэхгүй энэ мөрөөдөл баха. Энэ та нар доотлын харалтаа гэртэн тоггүй байхад тогоо залах мөнгөөрөө гадаа тоглолт үзээд байж таарах уу гэж байгаа байхгүй. Энэ ерөөсөө хоёр яманжаа мөнгө төсөлснийг ердөө нэг өгүүлбэр багтаацсан л байгаа юм шүү дээ. Энэ нэг юм чагсаалт байгаа юм. Төрийн өмчт компаниудын жоохон будаг гарчлаа. Манай найруулагчдын юм дээр илүү тод өгөх баг. Эрчим хүчтэй холбоотой төрийн өмчт компани 27.8 байт юм байна. За бараг 30 гэж би ойлгоё. Тэгээ одоо ингээд засгаас ч болохоор ингээд үр ашиггүй ажиллаж байгаа энэ төрийн өмчт компаниудыг цөөлнө татан болгоно л гэж байгаа юм л та. Тэгээд энэ нөгөө нэг 100 ямаанд юу лээ 60 хүн гэдэг л. Жоох юм цомгон тэгээд ийм хүчтэй ийм ашигтай ийм төрийн өмчт компаниуд байж болохгүй юм. Ийм олон зарим нь баг одоо баг нэг нөлөөгүй байл шүү дээ. Энэний чинь бараг 10-аад нь орон нутгийн өмчт юм баймаар юм даа. Тэр ховдын дулааны станцлаг нь, Улаангомын дулааны станцлаг нь, хөвсгөл эрчим хүчлэг нь. Тэд нар чинь одоо тэгээд нөгөө төрийн өмчийн эрчим хүчний компани тоог нэмээд байгаа байхгүй. Зарим нэг нь одоо эгийн голын усан захилгаан станц гээд ажиллаж эхлээгүй байхад нь компани байгуулдаг гэдэр ерэн зөв юм уу? 5-7 нөгөө дүүжин тээвэр шиг үү? Тэгээ баахан өөр авлага үүсцэн. Тэгээд тэр чинь олон төслийн нэгж гээд нэг юмныхаа дотор явж ямаар байгаа. Тэгээд тэд нар чинь айгүй их тоо нэмээд байна шүү дээ. Ард түмэнд бас муухай харагдуулаад байна шүү дээ. Тэгж л хэлэх. За та гурав товчхон. Яг уу энэ нэг олон Яг би зүгээр энэ жагсаалтанд байгаа компаниудын олон цөөнийг нэх ярмааргүй. Зүгээр нь Эрчилт Монгол гэдэг рүү жаахан ярмаар байгаа байхгүй юу. Тэгэхээр яг бид нар бол бүгдээрээ л ярьлаа шүү дээ сая. Либералчлахын зүйтэй, хөвчилж олон нийтийн компани болгохын зүйтэй гэж. Тэгэхээр эндээс юу харагдаж байна тэгэхээр ер нь олон нийтийн компани болгохын сонирхол алгаа. Хэрвээ олон нийтийн компани болох байсан бол дахиад нэг толгой бий болгоод Эрчилт Монголд хариуцуулаад 66% нөгөөл ингээл зовоор болоод ямар шаардлага байхгүй шүү дээ. Тэгэхээр дөрвийн засгийн газрын бодлого бол ер нь эрчим хүчний салбарыг либералчлах ийм одоо бодлого байхгүй байжээ. За тэр дойр чанд энтрээ толгойлуулаад нэг реформын үндэсний хороо мороо гэдэг ингээд байгуулсан. Энэ нь үл яах вэ? Дөрөв өөрөө хэлсэн шүү дээ. Гоё уруулаа гоё улаанаар буддаг шиг. Ийм асуудал байсан юм болоо гэж ингэж ойлгож байна. Хэрвээ одоо тэгээд зөвөөр нь яваа гэх юм бол сая бас засгийн газрын шийд гарчлаа шүү дээ. 66% нь эрчим хүчний яамд уцаагаад өгцөлдөө. Тэгэхээр нэгдүгээрт энэ шийдвэр бол зөв бах. Хоёрдугаарт ер нь манай эрчим хүчний яам ер нь бодлого гэдэг юм бас нэг зөрөгтэйхэн шиг тууштай дэлхийн одоо жишгт нийцүүлсэн ийм бодлого явуулна ухаас үгээр тэгээд нэг тусгай жившөөрөл техникийн нөхцөл гэдэг нэг иймэрхүү юм хөөцөлдөө тэгээд энэ оролцсон ихсэн аж ахуй нэгж компаниудыг жаахан боос хийгээд ингээд нэг ийм чуганцсан ажил хийгээд байх юм. Намайг одоо баг байхад манай эмээ намайг 60 цуганцсан ажил хийлээ гэж нэг аяг тавыг нугаагаад хөр тэгдэг байсан. Энтэй адилхан ийм байж болохгүй л дээ. Тэгэхээр сайдан ч гэсэн одоо бас нэг арай өөрөөр сэтгэдэг хүн болоосаа. За ер нь аппаратын хэмжээнд бас олон жил хөвшээд эн чинь одоо намайг дэд бүтцийн хөгжлийн яамны эрчим хүчний газрын дараа байхад надтай нийлээд 8 хүн л энэ асуудлыг хариуцдаг байсан шүү дээ. Одоо ч тэгээд 80-аас хол хэтэрч байгаа байлгүй тий. Бүхэл бүтэн яам болчихсон. Тэгээд одоо тэр 8 хүний хийдгээс нэг илүү гарч хийгээд байгаа нь юу болов гэж ингэж бодож байгаа байхгүй юу? Одоо бид нэр сайн ярьлаа л да юм либералчлах, хөгжлөх асуудал нь гол л доо. Тэгээ сая энэ дээр бас нэг засгийн газраас бол нэг 2-3 одоо тэр юунд бол үндсэн компани болгоод явъя гэсэн саналууд ирж ирсэн. Ер нь бол энийг цомтгоол нэг л одоо 1-2-3 хон л тэр бүсээрээ байдаг юм уу юугаар байдгийг тэгээд нэг удирдлагын дотор орох нь бол зүгт юм баамаа. Тэгээ энэ хөвчлөгийн асуудлыг л дөрвтойхон хийгээ явчихвал тэнд би түрүүнд хэлсэн ажилчдыг одоо оролцуулж ингээд явах нь либералчлах нь зүгт юм байна лээ дээ. Тэгээ өрсөлдөө бий болохоор аянда одоо наадах чинь бид нар ингээд жил болгон энэ талаар асуудал яриад байхааргүй өөрөөрөө аваад явчих, дэлхийн жишг рүү орчих болов гэж бодож байна. Тэгэхээр энэ нь бол одоо зүйтэй асуудал. 90 минут болсон. Хэдүүлээс хангалттай байсан. Одоо яа нөгөө би та нарт ингэж яг өнөөдөр хилцүүлээд өгнөд санал дүгнэлт гэдэг юм уу те гарш шийдэл хийх одоо минутуудыг өгье те. Заавал минут гэж байгаа юм ш. Таад манаас багтаад хэлхийг бодороо тэгээд бүгд ингэж юм ингээд зарлаа явчих юм аа. За Монголын ус төрөгчийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Яндон гомбо. За юуны өмнө
ярилцлага их дажгүй болох шиг боллоо. Танд их баярлалаа. Тий. Түрүү хэлсэн шүү дээ. Альва ярилцлагын үр дүн бол хөтлөгчөөсөө нэлээд хамаардаг гэж. Тэгэхээр та бол одоо биднийг бас нэлээд тийм уруу татаж ярих ярихгүй юм яриулах шиг боллоо. Тэгээд би дүгнжлээд ах юу ахав дээ. Тэгээд сая бол ерөөсөө саа инженер бараг дүгнэлт өгчих шиг боллоо тийм ээ. Тэгээд би ер нь өнөөдөр энэ хамт нь ярилцлаганд орсон нөхдүүдтэйгээ санал нэг байна. Зөөрөх юм бол ерөөсөө гарсангүй. За. Би ч бас зөрүүл бас зөрчтгөл хүн тэгээд тийм одоо мэтгэлцэн бол болсонгүй. Яагаад гэвэл ер нь бүгдээрээ энэ өнөөдрийн салбарын нөхцөл байдлыг бүгд ойлгосон. Тэгээд одоо бид гурав бол энэ салбарт бас онцгой жил ажилласан. За өнөөдөр хамгийн халуун цаг дээр нь ажиллаж байгаа төмөр хувийг захирал гэхэд төрийн эмчийн компани захирал гэхэд одоо ярьж байгаа юм сонсоо үстэй тийм ээ. Маш их тийм төвшөлттэй өсөл санаатай ямар сайн дасгаа маань сайд болгочмаар хүн байна гэж хэлэхв. За манай сэнгилч гэсэн одоо сайдын зөвлөх. Тэгтээ бас л хуучныхаар бол одоо айхтар эсэргүүл юм ярьлаа шүү дээ. За би ч тэртээ тэргүй эсэргүү хүн. Тэгэхээр одоо бидний ярьсныг энэ төр засаг маань бас нэг бүгдийг одоо хийж чадахгүй маа гэхэд тийм ээ. Бас нэг санаа аваасаа. Ингээд нэг хий хоосон ярилцлага болоод битгий өнгөрөөсэй гэж ингэж л бодож байна да. За баярлалаа. Эрчим хүчний сайдын зөвлөх Цэнгэл. За ярилцлага одоо аятайхан боллоо. Ямар ч байсан нэлээд юм асуулаа. Энэ дээр бол бас ард иргэд бол тодорхой хэмжээний ойлголт авсан баг. Тэгээ ер нь явж одоо тэгээд эрчим хүчнийг зах зээлийн хэмжээ зарчмаар явах нь зүйтэй гэдэг дээр л одоо энд байгаа бүх оролцоосууд санал нэгдэж байна шүү дээ. Энэ либералчлах хэрэгтэй юм байна. Өрсөлдөөнийг бий болгох юм байна гэдэг бол хамгийн гол одоо энэ болцолтын ярианы үр дүн буюу болов гэж бодож байна. Энэ дээр одоо манай эрчим хүчний яам одоо эрчим хүчтэй холбогдолтой бүх улсууд бол энэ дээр санал нэгдэх баг. Өөр одоо гарц бол ер нь харагдахгүй байна. Тийм учраас энэ рүүгээ яваасаа л гэж бодож байна. За баярлалаа. ТЭЦ 4 төрөмжт компани гүйцэтгэх захирал Төмөр Хувийг. За ярилцлагын сэдэв маань эрчим хүчний реформ. За одоо манай Яндан гом дарга бол яг тэр үеийг маш сайн санаж байгаа. Өөрөө тэр яамд газрын дарга байсан. Манай агентлагын дарга байсан. 2001 онд энэ эрчим хүчний шинэ хуулийг Америкийн USAID-ийн тусламжтайгаар шинэ хууль батлагдсан. Энэ тухайн цаг үед үнэхээр эрчим хүчний зах зээлийг шинжилж чадсан компаниудын өнгө зүс, эдийн засаг эдгэрэн шал ондоо болсон. Тэгээ альва нэг юм нөөцөө барна гэж байна шүү дээ. Одоо өнөөдөр 2025 онд улсын хурал дээр эрчим хүчний тухай хуулийн ажлын хэсэг гарчаад дулааны эрчим хүчний хууль, цахилгаан эрчим хүчний хууль гэдэг. Энийг л бид нар яаралтай амжиж шинчилж шинэ хууль эрх зүйн орчинд ажиллаж эхлэх юм бол эрчим хүчний реформ тэнцэнээс эхлэх ёстой гэж. Эрчим хүчний реформыг ийм аж ахуйн наагур нь биш хуулийн бодлогоор тэрийг бас их өргөн хилцүүлэхтэй одоо манай хуучин Ахмад үеийн улсуудаас маш үнэтэй цэнтэй зөвлөгөөг нь аваад энэ хууль эрх зүйн шинэ орчингоо яаралтай сольж өөрчлөхөөс эрчим хүчний реформ эхэлнэ. Тэнцэнээс л эхлэсэй гэж бодож байна. За баярлалаа. Монгол улсын усны зөвлөх инженер Сосор Барам. За ярилцлага бол ингээд үе иймэрхүү ярилцлагууд ингээд ордог л доо. Тэгээд энэ 25 дахь сувг бол бас гадаад мэд тэгээд энэ ямар яриаг дуустгүй яриа энэ хоёр нэвтрүүлэг нь энд би үздэг. Үнэлэхэд бол өөр нэг телевиз болсон гэж үзээд байгаа юм. Энэ бас учиртай л гэж боддгийн л дээ. Тэгээд бас хүмүүсийн бусад телевизүүдийг хэлж чаддгүй эзэдтэй тийм байдаг учраас устдор мөн оролцоод идэг. Энэ 25 гарагаа юм шиг санагдтыг. За тэгээд ийм ярилцлага зохиосон нь бол хүмүүс бас үзээсэй. Хөгтөө зэрэг бас нэг биднүүд ажлын туршлага биднүүд нь алдсан онцныг биднүүд өөрийнхөө биеэр туулсан учраас энэ дээр одоо ингээд эрчим хүчин дээр шинжилгээ оруулж ирээд ялангуяа одоо засгийнхаа бүтцийг байгууллагатай ч гэсэн одоо зандан шатар сайд бол их прагматик байгаасаа гэж ингэж бодож байгаа улс төрчөөс хэрэггүй. Тэгэхээр энэ хамгийн түрүүнд бол эрчим хүчний салбарт л
одоо инновац оруулах юм уу эсвэл хөрөнгө хойрлох шинжилсэн тодтол хийгээсэй билээ гэж хүсэж байна. За баярлалаа. За одоо ямар ч байсан шинэ ерөнхий сайд маань эрчим хүчний салбарыг бол гойд анхааралтай аваасаа, чойлол сөрөнд байна уу, 50 бэхэнд байна уу хамаагүй гол нь мэргэжлийн хүн байгаасаа тэгээд энэ салбараа реформоо одоо зөрөгтэй хийгээсээ, үн тарифа чөлөөлөөсөө, түрүүн хэллээ өрсөлдөөнийг бодтойгоор бий болгоосоо тэгээ Монгол улс тун утахгүй эрчим хүчний бие даасан хараат ус байдлаа улам бүр бичүүлээсэ гэдэг энэ сайхан гигийн одоо хүсэл мөрөөдлөөр өнөөдрийн хилцүүлгээ жаргая. За тэгээ хилцүүл хүрэлцэн ирсэн та бүхэнд талархлаа дахин илэрхийлье. Маш их баярлалаа. Тэгээд харж байгаа ч хамгийн сүүлд нь бас энэ тогоо тохируулъя гэдээс уриалга явж байгаа шүү. Тийм. Тэгээ манай төмрөө дарга утаар ямар их магтуулч ба тийм. За.